За сайн байцгаана үзэгчдээ Mike the Friends podcast-ийн маань 41 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна биш үү? 41 мөн. Таас сая. За тэгээд энэ удаа бид гурав Las Vegas-ийн Grand Prix review хийхээр студид зөвлөрсөн байна. За ингээд 2025 оны Формулагийн улирал маань дуусахад 2хан уралдаан 1 спринт үлдсэн. Тэгээд сүүлээсээ 3 дахь уралдаан маань галзуу гал гарсан. Уралдаан ч гал гарах нь цаашин те. Уралдааны үр дүн бол бас ярих юм ихтэй гал гарсан үр дүнтэй уралдаан боллоо. За манай үзэгчдээ бас тэсий ядаг хүлээж байгаа бах те. Одоо энэ талаар юу задлах нь вэ? Яаж ярих нь вэ гэдэг. Юу сонссон байх нь вэ те. Гэхдээ тэрлөө бол бидүүлээ яг нөгөө нэвтрүүлгийнхаа уламжлалын дагуу яваад очино. Тэгээд ямар ч таж эхлээд уралдаан болохоос өмнөх 7 хоногт ямар мэдээлэл болсон бэ гэдгийг пион гэс ярьчаад уралдааныхаа гол ирээр орё. 1-7 хоног ингээм амраад орчихсон баг тий. Тэр хооронд бас нэлээдгүй нэг мэдээ санаа ачимнууд болсон. Тэгээд тэрийг нь би шууд ингээд уншиж явчихтээ. За энэ жилийн одоо аваар хийсэн мөнгөн дүнгийн одоо рейтинг гарсан байлаа. Энэгээр одоо 1-р харинд Бортолото 3.1 сая еврогийн одоо зардал гаргасан гэх юм да. Багтаа охирлож оруулсан гэдэг. 1-р харинд 2-р харинд Цунодо 2.9 сая евро, 3-р харинд Норрис орсон байлаа. Норрисын нөгөө нь юу юм бэлээ? Ганаа тэр ярьжсэн те. Сауди Араби аваар айгүй нэлээ өртөг үнэтэй. Эвдрэл болсон юм бэлээ. Тэгээд араас нь Строл, Дуэйн, Леклер хастан хажааллаа. Тэгээд Пиастри, Хажар, Колопинто, Лоусон гэсэн ихний 10 байгаа юм байлаа. Леклер хөөх идэхдээ тэр их мөнгөний бараг тал нь өөрөө буруу биш байх те. Тийм л. Баг нь дандаа өөртөө буруу юм. Антонелли бараг 4-1 хийж гисэн баг. зүгээр явж яхад нэрээ өргөцсөн. За дараагийн нэг мэдээ болохоор юу байгаа? Өмнөх уралдаанд дуусаад Норрис авраг авч ирсэн чи рейсинг бүл энийг ажилтдаг хүмүүсийг бүү гэдэг ингээ хөрөөлөд байсан. Тэгээд тэр нь камер төртөөд тэгээд рейсинг бүлийн одоо багийнх нь одоо хүчилүүлсэн байлаа. Ингээ ажилтны хүмүүс хүчилж үчээ. Тэгээ уучлахгүй. Спорт гэдэг бол ганц ингээ талбар дээр биш бас гаднаа бас хүндлэл нэг үзүүлэх хэрэгтэй гэдэг. За нэг тийм болоод өнгөрсөн байлаа. Тэр огийн камер төрчихсөн. Амар камер төрчихсөн. Бүр яг бүү яг камер манайхаа гэж. Тийм хаас арайлаар бүлэгдсэн тий. За тэгээд эх жилийн нөгөө нэг ливери зарладаг штэ уралдааныхаа. Тэгээ Red Bull бол хамгийн түрүүнд 1 сарын 15-ыг өөрсөндөө бүклээд авсан байлаа. Тийм шүү. Детройт тиймээс тий. Тийм. Детройт Мичиган тий. Хийнэ гэж зарласан байлаа. Тэгээд яг Америк зарлж байгаа нь бас нэг даваа одоо учиртай те. Ягаад гэвэл Ford-тай хамтарч мотор хийж байгаа. За. Угаасаа хамгийн бага өөрчлөлт нь Red Bull болохоор. Тийм л баг. Нэг л юм гарч. Адилхан өнгөтэй тэгээд ер нь хөвчлөгдөөгүй. Та бүхэн сайн харуул энэ Red Bull гэдэг шарыг 2 мм-ээр ийшээ олгосон байгаа гэдэг. За тэгээд дараагийн нэг мэдээ болохоор Штайнер одоо ингээд Пиастригийн талаар нэг одоо зөвлөгөө өгсөн гэх юм да. Тэгээд ерөнхийдөө баг нь ингээд яаж авч хандж байгааг юусоо ингээд тайлбарлалтгүй бүгдээр харж ин тийм учраас ерөнхийдөө Пиастри багаа солиул зүгээр шүү миний хөл гэсэн байлаа. Тэгээд заримдаа ингээд багаа солих юм одоо тэр нөхцөл байдал нь эргээгээд одоо тамирчиндаа бас аюу тийм буст болж өгдөг. Тийм одоо нэг бус удаагийн ингээд жишээнүүд амьдрал дээр байдаг. Тэг учраас бас энийг бодолж үзвэл зүгээр ахаа гэд бичсэн байлаа. Наачаар нэрээ би нэг хальт яач. Би нөгөө нэг Red Flags гэх подкаст дээр нөгөө Гүнтер Штайнер ордон шүү дээ. Тэрэн дээр яриад заахгүй. Тэрэн дээр тэгсэн чинь юу яасан бэлээ нөгөө нэг Piastri-гийн 10 секундын торгуулийг Макларен хөөцөлтөө. Тэгээд яатсан юм. Одоо хэрвээ би одоо Piastri-гийн одоо принципл хэрвээ Piastri хаасан жолооч байгаа тим юм болсон бол би шууд уралдаан дуусаа явж Стюарт өөрөө ороод одоо хаалга нөхшүүлээр балбаж ороо те. Энэ юу мүү гэдэг маргах байсан те. Макларен бол тэгээгүй ингээ хайцсан одоо би ч шок. Одоо Карлос Сайнц хэлсэн, Чарлз Леклер хэлсэн те бүгдээрээ за энэ бол рейсинг инцидент те. Одоо ганцхан Piastri-гийн буруу биш гэж жолооч төртөл хийж хахад баг нь одоо Piastri-г нь яагаад талд хамгаалаагүй мөрж юм болоо шүү. Гол нь яг тэр нөгөө юмын зөөлөгч биш те. Тэр чин гол нь нөгөө
бид нар чиний ард байгаа шүү гэдгийг одоо мэдрүүлэх. Бас нэг харуулах тий. Физ одоо Piastrid жоох ихтгэл төрүүлэх тий. Одоо бид хамт шүү одоо нэг баг гэдэг юм төрүүлэх маягаар одоо Steiner одоо угаасаа үр дүнг мэдчихсэн ч гэсэн одоо тийм үйлдэл хийх байсан гэж байна. А тэгээд яагаад одоо нөгөө Stella Zak Brown тгээгүй би ерөөсөй ойлгохгүй байна гэдэг тиймэрхүү яриа гарсалтай подкастн дээр. Яг нь үр дүнгийн сольж чадахгүй ч гэсэн тий. Тэгэд бас яг нөгөө жолоочтыг айгу бас гоё те одоо ингээд тийм ээ наадуулч ингээд нийлээд нэг юм уулна штэ нэ нэг зовлон туулж байгаа хүмүүс чинь нэг бонд хийдтэй хамтаа яг тийм коллектив байхгүй ягаад ийм сонин одоо нөгөө чимээг өнгөрөөч юу гэдэг дээр тэр өнцгөөс нь тэгж хэлээд байгаа юм лээ. За дараагийн нэг мэдээ одоо Red Bull байж байгаад Sauber-ын одоо принципл болсон Whitley байгаа штэ те. Whitley-тэй ярилцлага хийж хахад ерөнхийдөө магадгүй урт хугацаанд бас Максыг авчрах гэж үзнэ гэж шууд ил зарлцсан байлаа. Хэрвээ тийм боломж нь гардаг юм бол бид нар бол Audi дөө. Тэгээ Audi тий. Вау. Яг тийм боломж нь үнэхээр гарах юм бол ингээд урт хугацаанд бид нар ингээд бас Макстай авах гэж үзэлцэнэ л. Зүгээр юу бол шүү. Өөрсднийгаа зүгээр ингэж нэг газар өндөр харуулах гэж тийм хийж байгаа юм шүү. Тийм байгаа шүү тий. Бас бэр бас цаанаас хөрөнгө байвал байна. Тэр үдэх гээд байгаа юм шүү. За дараагийн нэг мэдээ болохоор нөгөө Toto Wolff чи Mercedes-ийн эзэмшдэг шүү дээ тий. Ерөнхийдөө 33%-ийг. Тэрнийхэн тодорхой хувийг одоо олон нийт одоо нээлттэй зарна гэд. Тэгээд тэрний одоо авах гэж байгаа эзэн тодорсон. Одоо Mercedes-ийн одоо title sponsor-ийн нэг бол CrowdStrike гэдэг тулгаа сайн мэдэх багт тий. IT security төрлийн компани. Тэг юу гэдэг л байна. Тэр үү шүү дээ. За тэр компани үүсгэн байгуулагч эзэмшигч гэдэг Жорж Курц гэдэг хүн байна юм байна. Тэр бол шууд хөдөлгөөд авсан юм байна. Өөр авч байгаа юм уу? Өөр шууд авсан. 6% мөн өгсөн үү? Тийм. Тэгэхээр бас нэлээд том эзэмшигч болж байгаа юм байна. 10 хэдэн жилийн өмнө тэдээр авсан одоо тэд болсон гэдэг амар ашигтай ажилласан л шүү дээ. Одоо энэ чинь баг тэр бум хурж мөрцөн байгаа шүү дээ. Хөрөнгө нь анх авахт нь хэдэн зуун сая үнэлгээдээс одоо 4 биллион үнэлгээтэй. Тэгээ тэрний 33 гэхээр яг тэр бумыг бараг эзэмшиж байгаа байхгүй. За. Тэгээ нэг юун дээр орчихсон те нэг юм ладер гэдэг нэг юм хальт орчихсон те. Та ингээ бизнес яг юу хийж эхэлчихсэн юм гээ таадаг. Тэр шатны ингээд юм масаж шат гараад нөгөөт нь ингээл таах гэж зогсоолдог үстэй тий. Тэгсэн чинь Австрт юу зардаг гэсэн юм л ч тий. Вений ойролцоох хотуудад нөгөө нэг юм галстаг бамбар зардаг гэсэн юм л тий. Торч зардаг гэсэн юм л. Тэгээд ингээд тухайд мэдгүй одоо яагаад ч ингээд шинэ жил болохоор ч мэдгүй ингээд ерөнхийдөө тийм айгүй хэрэг болдог юм байна л да. Тэгээд тухайд манай байгаа бүх хөнгөөрөө шууд хамгүй юм хураад ингээд түүж аваад тэгээ баг монопол болоод тэгээ шууд ингээ маа үн хөрөг зардаг гэсэн. Тийм байдаг гэсэн шиг л. Солиоти магнатаас. Мартер цэцэг зарна гэдэг шиг л баяжсан юм ба штэ. Мартер сарнаа зарж баяжсан юм ба штэ. Тэс мөнгөтэй байсан юм те. Эхлэх хөрөнгө нь байсан л байна. За тэгээд тав хүн мэдж байгаах тэгээд Imola дээр Perez Cadillac юу гэвэл Ferrari-гийн машиныг унж бас юу хийсэн байгаа. Тэгээ хав харанхтай. SF23-ыг унсан байлаа. За нэг тийм мэдээ байна. Тэгээ дараагийн нэг мэдээ болохоор юм сонирхолтой. Alpine оффист хулгай орсон. Тэгсэн мөртлөө юу ч хулгаалаа. Тэгээд юуг нь харахаар одоо нэвтэрч орсон хүмүүс нь яг хаана юу хулгайлчихсыг мэдчихсэн хүмүүс хагалж ороод алхаж явсаар байгаа яг офис руу ороод офис яг тэр нэг юм хадгалдаг нэг юм шүү өмөг уучих гэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө хаана юу хулгайлчихсан мэдчихсэн хүмүүс гэдэг. Дотроос. Тэгээ дотроос нэг одоо шпионаж хийх гэж те. Мэдээлэл хулгайлах гэж оролцсон. Тийм л юм болов гэд. Тэгээ одоо Парисын юунууд Парис ч гэж те. Францын цагдаагийнхан бас уул мөрийн төвшөө явж байгаа юм байлээ. Сонирхолтой мэдээлэл. Хамгийн сүлд явж байгаа багаас юу л ухаж байгаа. Ямар л таатаа гарвал гэдэг. 26 оных нь өөр юм болох юм болов. Тийм үү. Эсвэл моторынх нь. За дараагийн нэг мэдээ болохоор Audi ерөнхийдөө эх жилийнхэн ливерийн нэг юм хальт юугээ танилцуулсан те. Урьдчилсан өнгөө гэх юм да. Тэгээ ерөнхийдөө нэг юм саарал хар дундаа нэг улаантай
Гэхдээ нэг Audi-гийн нэг юм классик өнгөнүүд гэх юм уу те. Харин тест гоё харагчлаа те. Надад Өрмөц өнгөтэй. RS тийм R26 гэдэг нэртэй болох юм байна нэрээ. nice. За тэгээ яг албан ёсны юу гаргахлаар гоё болох хаа. За тэгээд бид нар яг нэг түрүүний подкаст хийгээд дуусны дараа Ferrari-гийн эзэн Exor-ын одоо ерөнхийлөгчтэй нэг юу хэлээд амжицсан сте. Одоо нисгчнэр одоо юу гэлээ? Ferrari баг бол тийм шилдэг инженертэй те. Шилдэг гараажинд ажилладаг одоо Питер ажилладаг хүмүүстэй. Харин жолооч нар бол жоохон илүү юм яриад одоо ажиллаа дутуу хийж гэнэ ухааны юм хилээд авсан байсан. Тийм жолооч нар баг ярьж их жолоодох хэрэгтэй байна. Урдах ажиллаа л хиймээр байна тэргээд. Тийм хилцээсэн тэгээд тэрийг одоо баг нь жоохон зөөллөө зүйлд нас юу юм лөө яг тийм утгаар бол хэлээгүй ингээд. Италианы жолоочтой тэгэнгүүт эргүүлээд нэг төрөний үгэн бас шууд Илканыг аваад хайсан л л дээ. За ингэж бас ярьж болохгүй гэх тээ. Энд чинь машин одоо ингээд баг ийм хойно байгаа чинь жолооч нар ямар ч буруу байхгүй. Харин ийм машин машины ч унах гэж хайрна эдэр чи бүр үлээ үзэж явах чаа. Ингэж шууд нэг хүнд буруу гэж болохгүй гэдэг. Сая ус энэ тооны үзэж явах чинь л бүх юм дээр л Ferrari-г одоо Leclerc Hamilton хоёрыг өмөрсөн юм амар их яваадсан. Тэ? Одоо та нар тэгээд хэлчихлэр ч одоо өмөрлгүй яа гэм бэ? Ярьж байгаа хүмүүс нь та нар одоо боддоо ингээд Kimi Räikkönen, Sebastian Vettel тэгээд Alonso эдгээр ингээд яагаад муу байгаад байгаа. Энэ олон сайн нисгч нарыг муу байгаад тахаар тэр багтны асуудал биш үү нөө тэ. Тэгвэл одоо ингээд Hamilton Leclerc-ийг яриад байх юм. За одоо Hamilton л муулаад байх юм. Hamilton за Leclerc гүйцлээ гэхэд энэ баг гүйцснээр урагшаа байж чадах юм чадахгүй шүү дээ. Тийм багт асуудал баг чи яагаад хоёр нисгчт асуудал байдаг юм байна надад. Харин Баян битүү тийм юм үзсэн. Тэр харин жоохон сонио тий. Тэр өөрөө жоохон юу л байсан баг. Ингээд сэтгэл хөдлөл жоохон яг нөгөө юм болсны дараа шууд ажиллаа авсан юм шиг тий. Тулгамдаа л яг нөгөө нэг хоёлоо фак гэл ямар ч байр ажиллахгүй юу болоод DNF болоод тэгэл шууд өөдөөс нь яагаал ингүүл шууд гиснэ шууд. Бас тэр чинь нэг өөр юм төрүүлчихэд байжсэн юм шиг Ferrari. Юу яатсан? Лиман төрүүлсэн чинь нэрэ. Лиманд энэ жилийн Лиман ч ихтэй endurance дээр драйвер нь чаваад багаарч авцсан байхгүй. Тэгээд 2-3 жилийн өмнө илүү ихсэн програм байхгүй. Тэнгүүтээ жоохон тэрэн дээрээ нэрээ бас юу яцсан. Тэгээ баярлж байгаа юм дээр нь формулагийн талаар ингээд асуусан чинь бид нар ингээд ийм байх та. Манай баг уг нь ийм сайн даанч нисгч гэж жоохон тэгсэн. Харин тийм шиг л. Тэр тэгтээ жоохон тэнэгтэй. Одоо ингээд Ferrari чинь жолоочийн ингээд хосыг харах юм бол баг л McLaren хамгийн бест. Баг л хамгийн бест тий. Туршлага одоо залуу бүх юм тий хоёлаа. Тэгээд team жолооч нар машиныг ингээд чадахгүй байх чинь. Тэр нэр бол шууд Италийн юунууд тэр чигээрээ шууд ингээ пак гэл Илкан руу дайрсан л та. Бүгдээрээ шууд жолооч нараа өмөрөө. За сэлэрээд байгаа. Ингэж бас ярихгүй шүү гэ. Тэгээ өөрөө яж хахт бүр хамгийн их мэдлэлтэй нөхөр байгаа шүү дээ. Одоо бүх шийдвэр одоо тэр хүний ширээгээр л дамждаг л байлгүй дээ. Гар үсгээр. Тэгмээд бараг л Hamilton-ыг авчрах гэдгийг тэр нөхөр л баталсан байгаа шүү дээ яг үүндээ. Юу нь бол эцсийн гар үсгээр гинэ яах юм гот за аваа гэж байгаа. Өөрөө л авсан гэдэг. Өөрөө эсвэл Hamilton-ыг авчир гэж авчруулсан шүү дээ. Тэгчин гота одоо нэг сонь юм яриа тэр бас жоохон тэнэг гарайл шүү. Италид хэцүү юу. Илкан гэдэг юу л да. Аниелигийн удмын одоо нэг Жани Аниелигийн охиныхон хүү байхгүй. Тэгэхээр Америк хүнтэй суудсан. Тийм болохоор Илкан гэж шал өөрөө өвхтэй. Тэгээ яг ерөнхийдөө өөрөө Америкт амьдардаг. Ер нь жоохон юм тасарцсан амьдралаас тасарцсан. Тийм баг юм. Тэгээд Ювентус чинь бас нэлээд тийм амьдралд оролцоод дээдгүү бид нар ч юм жоохон дургу. Энэ бол зүгээр л нэг өөрийнх нь юмыг өглөөд аваад үлдсэн. Тэгээд Андре Аниели гээд яг одоо үеэл нэх юм да. Энэ хоёр чи хоорондоо бас хөрөнгөө булаач нэлээд маргалдаж бас юм болсон. Тэгээ яг энэ яг нэг шууд юу гэдэг утгаар авцсан байхгүй. Ихэнх юмыг. Тэгээ яг нэг юуны тийм жоохон юу байгаа байгаа. Цаваа юм шүү дээ. Энэ бол алтан дээр өссөн тий оолготой юм дээр л өссөн. Тэгээ яг ийм юу юм байхгүй ийм корпорат юм байхгүй яг ийм санхүү компани яаж авах уу гэдэг тийм замаараа явцсан. Яг ингээд нэг спортынхын юуныхын амьдралд орё гэхлээр яг ингээд жоохон хөндөй өссөн. Андре бол яг нөгөө нэг үүртэйгээ ирээл, автагаа ирээл яг
хөл мэдрэл байжууд ингээл тамирчдыг хараас гэж хамт тоолж моглоо. Яг тэр амьдралыг нь харцсан. Манай хүн бол тийч яг ингээ ширээний ор ингээ юм уу ингээ тийм өссөн баг. Тоон үзүүлэлт дээр шийдвэр гаргадаг. Тоон үзүүлэлтийг харж юм ярьдаг гал юм шүү дээ. Тэгэхээр бид нар бас ингээ элканд амар жоохон дургу. Тэгээд яг сүүлдээ хаад яриад станш зарчаасан. Тэр мэддэг хүнд зарчаасан юм шиг гэдэг. Тэг яг хин элкан бол яг Ювентус, Феррари гэхээс илүү Феррари л та. Яг юу яах вэ? Феррари дабл араа бодлоо юм шүү дээ. Яг Феррариг хэрвээ зарвал зарвал Ювентусыг л зарах байх. Тийм л хаалта. За тэгээ ягаад Феррари дуртай гэдэг нь одоо миний дараагийн мэдээс гарна. Одоо энэ жилийн багуудын үнэлгээ гарсан байлаа. Феррари 6.4 тэрбум долларын өртөг. Үнэлгээ нь. Тэгэхээр одоо ингээд ойлгомжтой баг. Ягаад Феррари дуртай вэ гэдэг. Жилийн цэвэр ашиг нь бараг 300-400 сая маяг байсан юм шүү дээ. Зүгээр цэвэр ашиг шүү дээ. За тэгээ түрүүн хэлсэн багш таасч үдтэй шүү дээ. Харин тийм. Тэнгүүд дараа нь яг тулгаагийн хэлсэн одоо Mercedes 5.88 тэрбум долларын өртөгтэй байгаа. Тэрний тэгээ 33% тоотой бол ганцаар хэлсэн юм шүү дээ. Тэгэхээр ч өстой магадгүй дийлэг чихшнүүдийг тэгээд эвдлээ. Хүснээрээ саваа ширээ мэрэг. За энэ жил McLaren шууд 1.2 тэрбумаар өссөн байгаа үнэлгээ нь 4.7 болчихсон. Нодлон 3.5 байсан юм байна. Тэгээд эргээгээд Red Bull унсан 4.2 тэрбум болж. За араас нь тэгээд Aston Martin, Alpine, Williams, RB Racing тэгээд Sauber хамгийн хямдхан нь одоо Haas 1.6 тэрбум. Ийм баг байна. Nice. За тэгээд саяны уралдааны дараа ч гэсэн хүмүүс харсан баг тий. Одоо Формула 1 юутэй гэрээсэн, Disney-тэй гэрээсэн. Тэгээд Disney-тэй гэрээхээс өмнө нэг ийм карт борд гейм хийдэг бас компани байд юм бэлээ. Mattel гэдэг Uno Mono гэдэг. Тэгээд тэрнтэй бас гэрээгээд одоо Формула 1 Uno гэдэг тийм сервис бас гарч марах юм бэлээ. Тэр бас юу ялч те Fortnite дээр бас Fortnite-аас гэрээцтэй хувцсан. Тэгээ одоо юу муу магадгүй гарах юм шиг л нэг юу гэдэг лээ. Monopoly энэ төр Формула 1-ийн. Тэгээ баахан баг магтаа гарч ирэх нэг тийм. Формула одоо ингээд мейнстрим те одоо бүх нийтийн нэлээд хүчтэй юу орж ирч те. Одоо тэнгууд Америк хүч ингээд үнэлгээг нь амар хүрж байгаа шууд араа бузараа шүү. Тэгээ буцаад гэж үнэлгээ нь унаал. Сайхан арабууд мөнгө угаагалаа. За тэгээд нэг юу байсан нэрэ? Сүүлийн Абу Дабигийн юун дээр Pirelli нэг дугуй хамгийн ихтэй 25 тойрог явна шүү гэдэг. Зарласан байсан. Тэр яанаас болсон гэхэл Катар биш үү? Абу Даби л үү? Катар л үү? Катар айлыг дээр нь тийм тэр хоёр тэр одоо ер нь явна тийм болох гэдэг юм шүү дээ. Тийм. Тэгээд тэр юунаас ихс чинь нодлон жил дугууны илэгдэлт амар исэн юм лээ. Тэгээд зарим нэг дугуунууд явчаад ирээд шалт исэн чи бараг юу дэлбэр хагах хэмжээнд хүрсэн бүр. Тийм болохоор тиймээс одоо давтагдуулахгүй тул хамгийн ихтэй 25 тойрог явна шүү гэж заачиж байгаа юм лээ. Тэгээ нөгөө хиний нөгөө толон дээр яваад Хамилтон Сайнзын дугуй бас хагарч тий. Тэр Катар дээрсэн. Тэгээд юу юм бэлээ? 50 тойрог гэлээ. Тэгэхээр ерөнхийдөө 2 пич заавал их болчихж байгаа юм бэлээ. Тэгэхээр бас суултаа сонирхолтой болж магадгүй. Энд ихтэй нэг сонинтэй. Одоо ингээд 25 явлаа. Тэгээд хитрүүлвэл яаж тарах юм бэл? Хитрүүлвэл яах вэ? Яг та одоо бусад нисгчтэй одоо аюулгүй байдал одоо занал хийсэн. Амнаас нь занал хийсэн. Уралдаан дуусчлаа шин дээр хасна л гэсэн үг үстэй. Тийм л тий. Хөгшин дуутай гэлээ. Өнөө юу нэг дөрөв зөрчсөн гэж шууд юу бах тий. Хасгал бах та. Тэгээд Катарч хэдэн дээр уралддаг үлээ? 51 гэсэн. Лас Вегастай адилхан оролцсон юм тийм баха. 51 гэхэл заавал 2 тийм. 50 бол яг нэг солилцох юм шүү дээ. Тийм. Гэхдээ ямар 2 гэдсэн. Тэгэхээр 50 идэх хаа. Гэхдээ яг тэр дугуун дээр квали моли хийцэн бол бас тэгэл багсч. Бас нөгөө юу хаасч тий. Шин дугуй байхгүй бол. Тэр medium шин байх. Тэгээд яг medium hardware шин байх л байна. Тэгэхээр тий. За дараагийн нэг мэдээ юу байгаа? Формула 1-ийн акцент гэж мэдэн шүү дээ. Эмэгтэй сервер л да. За тэрэн дээр бол
Дорен Пин гэнэ. Тийм байна. Мерседес их юм байна. Тэгээ авраг авчиж байгаа юм байна. Тэгээ сүүлийн уралдаан дээр оноогоо юу яаж аваад тэгээ урдаа үлдээд тэгээд энэ жилийн авраг болж байгаа юм байна. За тэг нэг тийм мэдээ байна. Тэгээ бас нөгөө нэг мэдээ байгаа шүү дээ. Нөгөө Массагийн хэрэг. Тэрэн дээр бол юу яатсан бэлээ? Форм FIA бол буруу байхгүй гээд. Гэхдээ X-Stone-д гаргасан шийдвэрээ одоо цаашаага үргэлжлүүлээд төлбөр нэгт болно гэдэг нэг юм шийдвэр гарсан юм шиг байлаа. Тэгээ бас нэг тийм тэмүүлэн Хамилтонгийн аваргыг бол хурааж авахгүй. Аваргыг нь бол үнэж бол юм л байхгүй гэсэн шийдвэр гарсан юм л ч тийм. Ягаад тэгэхээр тэрэн дээр жишээ нь одоо чамайг төрүүлж гэсэн дараагийн уралдаанд яах байсан угаас тодорхойгүй учраас чи шууд авраг авахсан гэж хэлэх боломжгүйгээд. Тэгээд тэр юуг бол одоо гомдлыг бол бүгсэх байхгүй болгочих юм лээ. Энэ амар удах гэсэн чинь нэг шийдвэр гарч байгаа. Энэ болоод тэгээд өмнөх юу байхгүй юу? Одоо тэгээ маргаж. Одоо яг энэ юугаараа авцсан юм чи одоо тэгэж яг шүүхтэр ачаа. За би энүүгээрээ ингээ шүүхтнэ гэдэг. Энэ заалтаар би шүүхтэлцэнэ гэдэг ингээ орчиж байгаа байхгүй. Уртсан шít нэ юм шүү. За зөв тэр ирч болох юм да. Тэгээд X-Stone-тойгоо л үзэлцэх юм ба шүү дээ. Ер нь л мөнгөн дээр л алсан ш. Би ийм үг л цаа гэд. Аагүй баян нөхөр үстэй. Хэрвээ би авраг авсан бол тийм бох тэр одоо Формула 1 зарсан ч одоо тэгэл хэдэн тэр өмтэй л байгаа. Амар том машины цуглуулга энэ тийм шүү дээ. Тэгээд хинтээ Хельмуттэй хийсэн ярилцсан дээр байсан мөлий. Ягаад нөгөө сүүлийн уралдаан дээр яагаад Verstappen-ы дуу сольсон бэ гэд. Тэрэн дээр угаасаа дуу нь илэгдээд бас юу яах ахар хавилттай байсан учраас бид нар тэгж риск хийхгүй гэдэг. Тэрнээс нөгөө софт нь илүү явна гэдэгтэй биш. Өмнөх дуу нь бас ер нь илэгдэлт нь айгүй их байсан учраас жоохон тийм юу авсан гэдэг. Угаасаа боломжгүй байсан л. Тийм боломжгүй л байсан. Тухайн үеийн шийдвэр бол угаасаа тэр энэ зүг байсан л гэдэг тийм юм хүссэн. Манай хүн ч үгүйчилж болно дөө. Буруу байсан ч зөв болгоо л үлдээ. Зүг байсан ч буруу юм шиг яриул ярьж чаддаг. Миний өнөөдрийн одоо хамгийн сүүлийн мэдээ. Энди Каул гэдэг Астон Мартины юу байгаа те. Принципал. Тэгээ манай яг ерөнхийдөө явж магадгүй юм байна лээ. Бараг явчих юм шүү. Яагаад гэсэн чинь нөгөө юутэй new үетэй жоохон маргалтаад байгаа юм байна лээ. Одоо уул ингээд альбан тушаалын юугаар авал дээр нь байдаг. Тэгсэн чинь new үе ч нөгөө хуцаа эсвч юм болсон. Тэгээд ингээд нэг юм ярихлаараа би ингэж хийнэ гэдэг. Бараг чи бараг дуугаа чигээд тэгээд ингээд зөрчилдөд байгаа юм байна лээ. Тэгээ яг эцсийн дүндэнд нөгөө нэг строл орж ирээд за би ингээ яачаа гэдэг. Ингээд ерөнхийдөө нэг иймэрхүү маргаан болоо тэгээ ерөнхийдөө одоо яах юм шиг л. Явуулах юм. Гэтэ бүр явуулахгүй. Яг нэг өөр юм хийлгээд бас нэг юм эвтэхнэр те. Дэвшүүлэн зайлуулна гэдэг шиг тийм их гэж байгаа юм шиг лээ. Тэнгүүтээ оронд нь ийм принципл гэдэг хүн байхгүй. Строл дээрээ. Тэгээ за яг ийм механик юугаар үүсэн юу вэ? Тэрийг хариуцсан тэр гэх нэг ийм олон яг ижил түвшний олон үнэтэй болох юм шиг байлаа. Мотларны баг. Кристиан Хорнер морноос яриад. Тийм, тэнгүүтээ Хорнерыг авчрах бас нэг яриамаар хийсэн гээд. Тэнгүүт New In хоёр чинь бас нилээ юуг салсан шүү дээ. Бараг би энэ үнтэй нэг өрөөнд байж чадахгүй матахгүй гээд New In салахтаа. Тэгсэн чинь нөгөө энэ хоёр чинь наримдцсан. Сүүл 100 нөгөө нэг Oasis хамтлагийн тоглолтыг хоёр чинь хамт үзээ явчихсан гээд. Тэгээ ярьсан шүү дээ. Тэгэхээр наа чи юм магталтай гээд. Тэгээ гол нөгөө Хорнерын хүсэж байгаа юмыг Строл өгч чадах юм байл л дээ. Ховцоо өгнө. Багийн ховцоо эсвч болгоно гэл. Тэнгүүд Хорнер чинь даваа. Тэгээ бас ер нь Строл бас New-ийг жоохон барьдаг хүмүүс ба хэрэгтэй гэж магадгүй те. Одоо чинь толгой дээр нь гарч байна. Тийм, New-ий бүр ингээд даамар том болчвол бас бүр хэцүү шүү дээ. Тэгэхээр яг балансыг барих бас нэг ширүүн багийн хэрэгтэй гэж магадгүй те. Өдөөс нь ганц хөвгчтэй хэлцдэг те. Тэгэхгүй бас нэг хүн том толгоолоод эхлэл хэцүү шүү дээ. Тэгээд би болохгүй бол гарлаа гэд баха үнэ дагуулж магадгүй явах те. Ахаа сүрдүүлээ те. Нэр бас хэцүү гэж магадгүй л. Хорнер ирээд бас тэр Хорнер юу яатсан мэл шүү дээ. Зак Браун л бас хатгаал байлээ те. Одоо ер нь хэтэрхий нөгөө Drive to Survive-д ороод ингээд толгоон томроод яатсан гэх юм яриад лөө те. Юун дээр юу гэдгэлээ? Од болоод ингээд жоохон хамраас өгцөн гэнэ. Тэгээд чи хийм би хийм болцсон гэдэл гурлаас ярьж лээсэн те. Тэгтээ Зак Браун бас сүүл ярьсан дээр шууд тэгээ аваа хийсэн шүү дээ. Наач угаас хамраас өгөхөд бүр од болоод тэгээд тэрэндээ өөрөө ингээд дийлдээ те.
өөрийнх нь бүх шийдвэрийг зөв гэж бодоод хүмүүс юм хэлэхлээр юу яриад байгаа би мэдчихэв гэдэг. Тэгээ бага балладсан ухааны юмэрсэн шүү дээ. Тиймэрсэн байл. Зя. Тэмээ Зак Браун ч өөрөө бас жоох юм байгаа. Одоо тийм болоод байгаа шүү дээ. Өөрөө жоох эвдэрч байгаа. Тэгээд тэнэг хүн биеэрээ тулж биднээр гэж. Нөгөө нэг яг тэр нэг Зак Брауны ярилцлага сонсчихсан чинь нэг би өмнө ярьж л үгүй тэгсэн байсан л да. Одоо папая ингээ принципл гэж яриад байгаа шүү дээ. Бид тэр ингээ хоёр нисгчтэй юу гэдэг. Тэрийг бас тэгсэн байсан. Одоо Рон Денис тэрний өмнө байсан хүмүүс бүгдээрээ л манайх яг ийм принциптэй явдаг байсан. Хоёр нисгчтэй хэнийг нь ч одоо дээш нь доош нь хийхгүй яг хоёр одоо аврагах боломж байвал хоёуланд нь л өгнөгээд ягаад тийм гэхлээр би ингээд нэг нисгч дээрээ за sorry ганна энэ жил тулгааг энэ жил чи sorry өнөөдөр чи чадахгүй чи хүлээгээд би тэгжилж чадахгүй тэгснээс энэ хоёрыг алцуулаад яг авч чадахгүй тэнцээ заяа авраг авч ивэл одоо яг тэгэл миний хох болол үлднэ би тэрийг авч үлдээ тэрнээс чи би нэг нисгч дээрээ за sorry чи өнөөдөр энэ жил чадахгүй чи одоо хүлээ гэж би хэлж чадахгүй гэдэг тэгээ бодглохлоор бас за бас нэрээ тийм ч юм даа л гэж бодсон. Тийм наач болохоор яг гэхдээ юу л байгаа юм л да. Наач болохоор одоо яг үзэгчдийн хувьд одоо мэрэгжлийн хүмүүс биш үзэгчдийн хувьд болохоор яг тэр нь гоё сонсогдоод ч юм хүнд ингэ буугаад байгаа байхгүй. Гэхдээ яг одоо мэрэгжлийн тамирч дундаа тэргэж яхахлаар нөгөө хүмүүсэнд ч тэрийг хүлээж авахгүй байгаа. Одоо эн чинь яг л юу тийм мэрэгжин шүү дээ. Ер нь л яг ажил шиг ажиллаж хийж чадахгүй байх юм бол за чи хийж чадахгүй баял шүү дээ. Чи энийг хийж цагтаа хийж чадахгүй одоо тэгээд хийх хүлээсэн юм хийж чадахгүй байгаа учраас за бай чамайг халлаа гэдэгтэй адилхан мэрэгжлийн спорт учраас тийм мэрэгжлийн спорт учраас уулын тийм байх хэрэгтэй. Одоо сакс сүлэн бүх юу ч гэдэг бүх юм дээр өндөж чадахгүй бол баяртаа ард чи дахиад хүн байна гэсэн юм явах юм чинь яг Зак Брауны бодлохоор бидний одоо гаднаас үзэж байгаа үзэгчийн тийм сонсмоор гоё юм да та гоё хэлсэн байх шүү. Наа чи үнэн шүү. Шодрог байна бодрог байна. Come on. Мэрэгжлийн спорт шодрог шаардлага юу байгаа юм. Тийм үстэй чи ард нь мөнгө яригдчих. Нүний амжилт яригдчих. Өөр юм яригдчих шүү. Ингээд 4-5 бэлэн яригдчих чинь. Гэтэ гол нь бас Зак Браун хичнээн ингэж гоё яриад энэ гоё нэг зам дээр гоёор буухгүй гарна. Бас ингээд бас харахаар ингээд өөр хийгээд байгаа. Тэгээ одоо тэнгу зам дээр одоо тэр байрыг сольдог дээр одоо тэр шудрагчийг буухгүй л байна. Тэр чинь угаасаа өөрөө уралддаг байсан хүн гээл Зак Браун дандаа би ингээ рейсинг байсан. Рейсинг зүтгэл ингээ дандаа тэгснээ би одоо жолоочтыг бас илүү ойлгодог. Яг тэгэхээр би өөрөө уралдсан гэл ярьцлага болгондоо л ингэ тэгснээ яг тэр үнэхээр уралж исэн хүн бол тэр одоо пиццата буралдааны нэг хэсэг гэл тэр хүний л одоо юу л байгаа шүү. Тэр өдрийн л хохин байгаа шүү. Аз нь тэр болгон заримдаа тимнээс болж чи хожин заримдаа тимнээс болж чи хожигдсон. Тэгээд тэр чинь ингээл одоо уралдааны нэг хэсэг гэдгийг өөрөө тэр одоо яг тэр ярьсан юм гоё гэж буухгүй байна. Тэгэхээр бол бас нэг маркетинг тал юм баг наач тий. Яг өөр араас нь яваад байгаа байхгүй. Яг өөртөө наах гэдэг байна тий. Яг өөр юм яриа. За тэгвэл гоё мэдээнээр бэлтгэсэн Заката баярлаа. Одоо хэдүүлээ одоо нэвтрүүлгийн одоо гол хэсэг буюу тий. За уралдаан Лас Вегасын Гран При яг юу болоод өнгөрсөн бэ гэдэг талаар ярилцъя. За нэвтрүүлэг эхлэхэд бол хийсэн тий. За оны сүүлээсээ 3 дахь уралдаан. За одоо ингээд шууд шууд хоёр дан дараалаа тий. Одоо ингээд 3 одоо сүүлийн 3 уралдаан нөгөө трипл хедер буюу тий. Амралт өдөр боллоо, дараагийн амралт өдөр боллоо, дараагийн амралт өдөр. Одоо ингээд хэдүүлээ манай үзэгчдээс хамтдаа ингээд 2-7 хоногийн дараа за тэрэндээ баяр хүргэе авраг боллоо гэсэн. Тийм байна. Сууж ахсан байна. Ингээ сууж ах юм байна. За тэгээд уралдаан чинь бороотой эхэлсэн. Ер нь тий. Уул нь гоё хүлээ. Уралдаа эхлэх юм чинь Вегаст үер мөр болоод боо юм болсон юм шиг тий. Тий үер болоод би чинь уралдаан цагтаа амжих юм болов ухааны юм бодчихсон. Та бараг хоошлох юм уу? Би одоо тэгээд хоошлох одоо ардлын уралдаанууд яах юм бол гэр гайхаад. За тэгээд уралдаан үрц эхэлсэн тий. Болохын өмнө нэг юм прогнозтай байсан тий. Юу гэхээр одоо Макларен Лас Вегас дээр удаан байдаг. Тэгээд яагаад тэгэхээр Макларен чинь Лас Вегас нэлээ өндөр хурдтай давхдаг. Тэгээд цөөхөн богино эргэлттэй. Тэгээд замынх нь нөгөө нэг грип буюу барьцалтай айгүй муутай гэдэг юм тий. Гудамжны машинтай гудамжны зам учраас юу юм бэ лээ бас нөгөө нэг track evolution гэж нэрлэдэг юм лээ. Айгүй хурдан солигддог. Дулаахан байж байгаа л хүүтэн болоод амар хурдан гэж солигддог. Тим юу өндөртэй юм бэлээ. Таамаглахад жоох их. Тий, таамаглахад хэцүү. Тэгээд энэ нь бас нөгөө бороотойгоо холбох гэдэг нь тэгээд арай гэж машинууд явж байгаад тэгээ бороо орчхоор нөгөө нэг барьцалтайг нь дахиад угаачд юм л да тий. Дахиад ингээ шинээр ингээ зам эхэлдэг тий. Тэр нь багуудын юм жоохон англиар бол одоо трики гэдэг юм да. Яах гэдэг нь мэддэхгүй эвгүй нэг тийм
үзэгчдэд бол сонирхолтой 7 эхэлсэн. За тэгсэн чинь нөгөө free practice quali энэ чинь дандаа бэттэй. Нөгөө цэнхэр дугаагч анх удаага баг инээлээ харчихсан. Тэгтээ юун дээр яг анзаарсан. Хамгийн эхэлж Алонсо Строллер шүр битгс. Бусд нь бүгдээ интертэй эхлэнгүүтээ гэд Норрис хүртэл за Астон Мартиныг харъя гэж игээд тэгэл угаасаа зүйл шийдвэр байсан мэлээ л дээ. Интер угаасаа явахгүй альтрайдс. Ерөөсөө одоо prefect чинь ерөөсөө нэг мэдээлэл авч чадаагүй юм шүү хүмүүстэй. Ерөөсөө зам дээрээ л явсан л болохоос шүү дээ. Яг тийм баг сохроор орсон гэдэг тийм. Басаар л бид нар ямар ч мэдээлэл зүгээр л таагаад орсон гэдэг. Тэгээ нөгөө нэг фул бүтэн уралдааны нөгөө симуляц центр хийд юм шүү дээ. Practice дээр за их бензинтэй ийм дугуйтаа одоо ийм винг ингэж тохируулаа гарвал яах нь вэ гэх тийм юм цуглуулдаг. За тэр мэдээнүүдээ бол цуглуулж чадлагүйгээр Закег шиг харанхуу quali эхэлсэн. Гэхдээ quali дээр нэг айхтар юу үрдэн бол гараагүй тийм. Тийм. Яг хаа хин байна. Science дээгүр хүссэн. Сайн 5-д орсон. 3-д орсон баг. Биш бүр гэл. Science чинь weight дээр шууд хийцэн баха. Тийм ээ. Тийм. Weight дээр хийгээд барыг нилээн их нэгт явстай. Удаа. Тэгээд сүүлд нь Norris-ийн 2 Verstappen 2 орж орцсон. Тэрнээс хүмүүс ерөөсөө гүцэхгүйсэн. Тэгэд энэ quali дээр нэг онцлоод байгаа юм юу яасан мөлий одоо нөгөө McLaren угаасаа удаан гэдэг түрүүн хэлээдсэн. Тэгээд тэр нь pre practice 1 дээр харагдсан. Pre practice 2 дээр Norris нэгт байгаа. Гэхдээ багууд яг нөгөө нэг softтэй хурдан quali run хийж эхлэегүй багт нь red flag гараад. Тийм. Тэгээд нөгөө free practice угаасаа дууссан. Тэгэхээр ер нь бол pace нэг 5 6 7 л байсан McLaren. Тэгээд яг хөө тэр free practice 2 жоохон удлаад гэж харагдуулж байгаа. Тэгээд quali дээр хэрвээ бороо ороогүй бол McLaren хойгоор орох байсан гэдэг. Тиймэрхүү яриа. Тэр red flag гарсан бол шалтгаан бас нөдлөнгийн юутай адилхан. Нөгөө нэг галын юу нэг төмөр нь бас ингээ хөдлөөд таг нь хөдлөсөн шүү дээ. Тараншааны нөх. Тий, тараншааны нөх. Уул нь ингээд битүүлээ яасан чинь ахаад машин ингээ явхлаар ингээ маршлууд харсан чинь ингээ хөдлөөдсөн бил. Тэгээ ахаад улаан юу яаж байгаа дахиж ингэж янзлаад. Тэр нэрээ баалаа. Сурдгүй тэгэхээр манай сайн завьчаад ивдрээс шүү дээ. Тэрнээс болоод торгуулаа шүү дээ. Йоо юмын сойсон. Зүгээр яаж байгаа зүгээр хамгийн хойноос эхлэв шүү. Тэр бол тэгэл уралдааны нэг хэсэг байгаа. Зүгээр л азгүй байна те тэр өдрийн тэнгэр Зак Браунээс бол урдуур оролт. Наа чи эхлээд нь тэнцээ явжсэн үеийг. Тийм болсон тэгээд quali дээр те айхтар яриад ах юм байхгүйгээр Norris, Verstappen, Sainz тэгээд юу Hamilton гэсэлд орсон. Тийм ээ. Тэгээд Kimi бас 17 болоод орсон. Kimi 17. Kimi ягаад хаагаар орсон юм бэ? Чи амар уг нь хурдан байгаад байсан. Тийм. Юу хуурай дээр амар хурдан байсан тэгээд мэдгүй явж чадахгүй. Тийм борооч чадахгүй байсан юм. Mercedes-ийн хүмүүс бас байвал уншсан бол бодлоо юуг энэ дээр комментэн дээр бичээд бодлоо болцаарай. Kimi ягаад үзээгүй алгассан юм. Хайлайт үзсэн чинь харин гэхдээ энэ сая Vegas-ийн уралдааны цаг жоохон хэцүү тийм. Үнэхээр хэцүү цагтай тийм. Монгол нэр хэд таарсан бол Монголд яг 12 1 өдөр уралдаа тийм. Уралдаа 12, quality 12-оос өдрийн 12-оос яг гоё зарсан. Тэгэхээр манай үзэгчд бол сайн мэдж байгаа юм байна. Бид гурав хувьд бол дандаа 3 4 5. Өөрийн боломжгүй цаг тийм. Эвгүй таарсан. Тэгээд нэг юм онцлж хэлэх бас Газли байна. Одоо ингээ бороотой нойтон юу ингээ 2 удаа Q 3 хөрөө ороод асаа нойтон зам дээр хурдан явд юм а да. Тийш ер нь борцсондоо сайн уралдаад байдаг үстэй. Тий. Бразил дээр чинь бас тийш. Нөгөө нойтон зам ч нөгөө жолоочдыг тэгшин шалгадаг. Машины давааглалыг алгадаг гэдэг байгаа үстэй. Строл ч бас сайн уралдаад. За тийм байна. За тэгээд quali юм байна. Тэгээд бид гурав бас яриаг өнгөрөөсөн юм байв л те. Манай үзэгч комментар бас үдлээгээд хэдүүлээс комментар бас discussion те. Ярилцээр өрнүүлж боломжтой шүү. Тэгээд лайк, share, subscribe хийгээрэй. За үндсэн уралдаан эхний эргэлт шууд эхлэх үү. За
За түрүүн хэлсэнчлэн Ландо Норрис Пол позиционоос эхэлсэн, Макс Верстаппен 2-т, 3-та Карлос Сайнз эхэлсэн байгаа. За тэгсэн чинь байрал бол ийм баг штэ. Эхний иргэд бол зүүн иргэлт. Тэгвэл P1 нь баруун талд тий. Ингээд Норрис, Верстаппен тэгээ Сайнз ингэ явж байгаа тий. Тэгээд хин уулна reaction юу гэдэг лээ тий. Ландо юу? Тий, Ландо хурдан байсан юм лээ тий. 0.24. 0.20. Verstappen 0.28 тий. Бүр тэрнээс их байсан баг. Бүр илүү их байсан. Удаан байсан даа тийм. За, ямар ч тач тий. Тэгээд ямар ч сан хин шахаад ороод ирсэн тий. Юу энэ солигч яах ч юм бэ. Яг аваар хийх гэж үтсэн. Тэрэн дээр гэхдээ юу яасан болов? Макс Тормстарк гიშгсэн болов? Баг зайсан бахав. Яг л ёо энэ хоёр ингээ бүрдээ гарах нь л гэж үтсэн. Бүр яагээ бүр ингээ амар ороод ирсэн тий. Бүр тэрүүгээр өөрийгөө хоторсон байт. Тэгээ өөрийгөө халаа хийсэн тий. За тэрийг бол нөгөө Формула 1-ийн тайлбарлагчийг Дэвид DC-ийг амар хэлсэн тий. Ландо Норрис Макс Верстаппны тоглоомыг тоглох гэж оролдсон. Гэхдээ дөрмийг нь сайн мэдгүй байна. Тэгээд юу яасан те? Яг заяаг хэлснээр хитрхи шахсан. Тэгээд хитрхи шахаад дотортлоо тэрсэн учраас өөрт нь эргэх үнцэг баг те. Тэгээд хурдан хангалттай тоормз гიშгэж чадаагүй учраас хитрээд гараа явцсан. Эргэлтнээрээсээ зам дээр багтахгүй. За тэгээд тэр нь бол Макс Верстаппен дэндүү амархан гүйцсэн. Тэгээд тэрний араас дараагийн 2 3 дахь эргэлтэн дээр Жорж Рассел бас гоё муув хийгээд Ландогийн гадуур нэ. Гүйцээд Ландо шууд 3 дугаар байрлал өгсөн. Яг л нөгөөх бидний мэддэг Ландо те. Нэгээс эхлээ 3 унлаа. Эхний эргэлтрэглээ 3. Гэтэ би бол бас Ландо гэхдээ бас гоё байна гэж бодсон шүү дээ яах вэ. Яг миний бол хитрхи хичээсэн юм санагдсан шүү дээ. Тэрээс яг алдахгүй гэсэн бодлоо. Тэр одоо л энд юу идэж чаддаг харуулъя те. Одоо л би байраа алдахгүй гэсэн. Урдуур нь гүйж орж бүдрээ унсан. Өөрөө бүдрээ. Хөлөндөө ингээд араас нь Макс яг харж байгаа. Хэл араас нь гэрсэн. Come on bro. Ландо харин бас нөгөө юу яагаад энэ ингээд нөгөө шиний модон ингээд сураал юм шүү. Шин мехтэй болоо те. Тэгээ тэр нь жоохон юуг үл байлаа л да те. Одоо арай жоохон туушлаггүй, арай хэтрүүлсэн те. Тэгээ надад бол яг гэхдээ тэр санаачлаг нь одоо бас яг таалагдаад зөрөгтэй. Ер нь одоо илүү оноотой байгаа юм чинь алдах юмгүй уралдах нь Ландо шүү дээ. Одоо яг Максийн Ландо дээр хийжсэн юмнуудыг одоо ер нь хийх гэж оролдоод байгаа юм те. Нүрэлтэй гаруул хоёул амтаа. Гаруул гараа тэгэл жил охирч гэдэг. Менталитет гэсэн чи гацараа гараад охирч. Хамт мэгт гэж бодоод байгаа шүү дээ. Монголч мэгт мэхэндээ гэдэг байсан. Яг тэгвэл ингээд хэрвээ яг энэ байдлаараа ингээд одоо Макс ч юм уу, Piastri ч юм уу сүүлийн уралдаан дээр ингээд урд нь орох боломж үлдээгээд сүүлийн уралдаан дээр очивол яг прешэр бол Ландо дээр ирнэ. Тий. Нөгөө хэд нь бол гоё үзсийгээ те. Тийм учраас сүүлийн уралдаан болтол ингээд юм үлдээхгүйгээр наан ингээд нэг математик шансыг авч хайл өөрөө л ингээд дуусгачихл гэж л шахсан юм болоо даа л гэж бодсон. Энэ уралдаан дээр чи нөгөө Ландо төрүүлээд Макс P2-оос хойш P3-оос хойш орсон бол шууд авар. Макс тийм. Тэгээд нөгөө доор нь гараад тест Макс Зилийн юу гэдэг. Тэгээд аваад дээрс тэгээд championship юунд стил байна гэж фан гаргаад тест. Тэгээд за урдуур нэг юм болж хат хойно нэг авир балаа юм бас тий. Юу бас гэж чинь Бортолото зүгээр шууд араас дайрж орж пик хийгээд игдэл локлол зүгээр стол энэ шиг аваа гараа явц тий. Чи ингээ барьцлаа маг. Би бүрээ анда яаж байгаа миний фэнтези л гэж бодсон. Йоо, Бортолотыг авцсан байсан тэгээд өөрөө хохроод 10 секунд торгостой бас. Тэгээд нэг point асуусан баха бас. Торгуулын яана тий. Чикен камикадзэс тий. Локлол тэгээд яг энэ бужигнаан дунд Хамилтон үесэл таалж явж байгаа тэгээ хажуугаар нь гараа шууд 13 орсон тий. Сайсан басан. Тэгээд тэнд бас нөгөө Лосон Piastri-г мөргөөд байна тий. Тэр нэг балаа юм бас би одоо. Тэр гэхдээ өөрөө мөрөгцөн үү? Үгүй Лосон мөрөгцөн. Лос яг Антонелли Леклерийг мөрөгдөг шиг. Тий, яг дугуугаараа ингэсэн юм шүү дээ. Уртлыгаа мөрөхөөс зайлаад хажуучигээ дараал тэгээд Piastri-г мөргөө гарах. Piastri хил дээрээ тэгээд нэг хоёр байр. Тий. Урцсан байсан. Тий, тэгээд яг
юу институт гэл өнгөрсөн шүү дээ. Рейсинг юу гээд. Эхний хэрэгэлт тий. Уул ловсон гэсэн бас их урдуур байсан мэт тий. Тий. 8 3 тий. Би 8 байсан юм. Хажирахаар тий тэр авчихсан баг тий. Тэгээд тэгснээр лос нь өөрийнхөө уралдаа нэг бараг сүйтгэсэн тий. Хоёр рейсэн бол хоёлаа эхний 10-т байсан. Тэгээд лосны урд винг галасааж бүтэн тарьж тий. Очиж. За Макларен ярьж байгаа дээр тэгвэл гурлаа юу яч л та Оскар Пиастриг. За Монзагаас хоошоогоо Монза дуусахад Макс Верстаппен Оскар Пиастри хоёр онооны зөрүү 104 байсан юм байна. За тэгээ энэ уралдааны дараа 100 оноо барьсан. Тэг амар стат. Тэгээ яг энэ 7 хоног гэхдээ ер нь одоо за квали хараад 5 руу орж ирлээ. Практис дээр ойрхон байла. За Пиастри одоо л нөгөө муу уралдаг замууд нь дууслаа гэдгсэн чинь тэгээ яахгүй л шүү дээ. Түрүүлж чи Вегас чинь яалаа. Бас л хойгоор орсон да тийм. Түрүүлж чинь бас хойгоор орсон баг. Ер нь аралд орсон баг шүү. Тийм баг. Вегас бүр. Ер нь Макларен чи Вегас 6-аас дээшээ орж үзээгүй. Тийм түүхтэй юм шүү дээ. Энэ календар буцаж ирснээс нь хойш. Ер нь таардгүй. За тэгсэн чинь тэгээд Пиастри одоо яг уралдаан дээр ингээ харж байхад ерөөсөө машин явахгүй ч юм уу ерөөсөө гүйц төрүүлж чадахгүй байгаа ч тэр хиний ард нэлээд удаа явсан та хажаарын ард. Хажаарын ард гэсэн үү? Миний ард байлаа. Хажаарын ард тий. Ерөөсөө машин ойртчихдаггүй. Дээрээс дотор явж байгаа тэгээ бүр сүулдэ дээрээс гараа тэгээ бүр хутраа явчихсан. Гүнда. Надад бол машин нэг юм байгаа л санагдсан. Машин бас яг тийм гоё явахгүй л шиг байна. Тэг одоо Vegas jet-лээс юу гэдэг тийм нисгэгчийн урд чадвар их шаардсан тийм зам гэж үзэх үгүй үстэй. Машины ер нь тохиргоо тэр юмнаас л их машин шулуун нөлөөтэй гэх юм уу те. Тэгэхээр одоо RB гүцэхгүй болохоор ч одоо бас одоо Макларны хувьд бас сонирм биз дээ. Хичнээн одоо яг нисгэгч өөрөө жоохон муу байсан ч гэсэн шулуун ихтэй хамгийн одоо түрүүлж хүртэл хамгийн их гүц төрүүлсэн зам болчихсон байна те. Overtake хийгдсэн зам гэдэг явж ирсэн. Тэгтэл тийм зам дээр overtake хийж чадахгүй нэхлээр бас мэдгүй юм да. Top speed ер нь жоохон муутай. Тийм Norris ч болохоор за нэгээс эхлээ 3 руу унаад нэг л баригдсан бол та нэг л машин гүйц төрүүлсэн тий. Гэтэ хиний чинь гүйц төрүүлсэн үү Russell-ыг төрүүлсэн. Overtake гэсэн тий. Нэг overtake гэсэн. Би яг pit юугаар яачих гэж бодсон. Overtake хийсэн баха тий. Тий тэгээд нэг радио атсан тий. Одоо Verstappen-ыг байж. Нэр идэв шүү дээ. Зүгээр хатгаа DRS дээр хичгээ тэгээ we will get юу гэдэг. Тавраад шүү дээ. Хотраад яасан. Тэр чинь битүү Facebook-оор явуулсан шүү дээ. За өөр тэгээс яг л тэгэл өөр уралдаанд ч сонирхолтой юм юу болсон юм. Тэгээд яг юун дээр Piastri дээр яах гэсэн тэгээд нөгөө нэг Катар одоо энийг юу яахгүй юу Piastri-гаар дамжуулаад Verstappen руу шилжих гэжсэн. Одоо уралдааны дараа те нөгөө мэдээг ма үзэгчдээ сонсцсон баг те. Тэгээд оноо нь одоо 24 болоод ойртлоо. Тэгээд одоо 3 нисгэгч одоо аваргын төлөө өрсөлдөж байна. Тэгээ Катар дээр бол өнгөрсөн жил Ландогийн урд орсон те. Абу Даби дээр Piastri сайн квали хийчээд Макс мөргүүлээд хоошоо ордог те. Тэр нь Piastri-гийн одоо нөгөө шанс бас нэмэгдчихлээ. Одоо 2 гайгүй уралдаг, 2 гайгүй уралдах боломжтой 2 зам нэрчлээ гэж юу? Тийм. Одоо зүгээр шууд 2 юугаа ярьчих юм уу? За. Уралдаан дээр түрүүн ганаа хэлэх гэсэн чинь одоо өөр баг юм болоогүй те. Гэхдээ одоо нэг Макларны хэдүүл ярьж дуусны дараа Мерседесийн дараа нэрчээ те. Одоо Мерседес тэгэнгуутаа Макларнтай холбоотой мэдэн яг уралдаан дуусаад шууд стюардууд Макларны 2 нисгчийг өрөөндөө дуудсан мэлээ. Тэгээд уралдаан үзэгчд бол санаж байгаа бол сүүлийн 3-4 тойрог дээр Норрисыг шууд багаас те радиогоор хооштой юу байлаа лифтинг хост те. Тэгээд 14 секунд алдсан мэлээ сүүлийн. Яг тийм үстэй. 58 лөө 57 дээр явж хахад Максаас 6-7 секундын зайтай байсан шууд 17 дээр явцсан те. Тэгээд тэр нь болохоор тухайн үед уралдаа үзэж байхад хүмүүс за наа чин бензин хэмнэх гээд байна те. Бензинээ яг нөгөө нэг баг
жин байдаг шүү дээ. Тэр жиндээ орж чадаагүй өөртөө хитрхи дайрцсан учраас одоо ийм байгаа юм байна. Тэгснээр багийн сүлд нь худлаар айдгаар за одоо зүгээрээ гэдэг нэг сүлийн дээрхт нэг мэлд юм бэл. Бүх юм болсон одоо бид нар асуудалгүйгээд. Тэгээд үзэгчид тэгээд тэгсгээд орхисон чинь стюард шууд уралдаанд дуусны дараа дуудаад тэгээд 4 цаг хуралцсны эцэст FIS мэдээлэл гаргасан. За 4 дугаартай машин, 81 дугаартай 2 машин. Одоо машины доотлын нэг планк буюу те модон газартай одоо мөргөлтөд зөөлөлдөг элемент гэх юм уу те. Тэрний илэгдэл 9 мм-ээс дотгошоо орсон байгаа учраас энэ машин техникийн үзлэх тэнцэхгүй гэд 2 машин шууд хасагцаа. Хоёуланг нэлийн удаан хэмжсэн юм шиг л шүү дээ. 2 3 хэмжиж байгаа шүү дээ. Тэгээ бүр ингээд за тийм компани тиймөр хэмждэг. Эхний хэмжилтээр ингэсэн чинь 10 идэж гараад хоёр дахь хэмжилтээр чинь бүр нэмэгдээ гараад ирсэн гэдэг. Бүр яг ингээд хэрвээ буруу байх юм бол эн чинь юу мөн багсч магсан шүү дээ, тэ. Чинь бүр ингээд нэмэгдээд нөгөө нэг илэгдэлт юм бүр нэмдэж гарч ирээд. Тэгээ за энэ угаасаа юунаас хитэрсэн байна гэд хүлэн зөвшөөрсөн юм шиг лээ. Гэхдээ яг юуны бас нэг тайлбар нь ямар нэгэн байдлаар санаатаагаар давуу тал олох гэж тэгээгүй гэдэг үндслээр зүгээр дискгүй юм байлаа. Тэгээд стюардэд юм бас нэг хэлсэн юм болохоор яг ийм техникийн юг одоо ингээд зөрчих юм бол өөр ямар нэгэн одоо хөнгөлөх те одоо энэ чинь шууд дискгүй болж байгаа шүү дээ. Тэрнээс өөр ямар нэгэн ингээд ийм байхгүй учраас угаасаа нэг л заалттай. Энэ машины дискгүй гэл. Тийм учраас тэрнээс өөр ямар нэгэн хөнгөвчлөх тийм заалт байхгүй учраас энэ хоёр машин юу яхаас өөр аргагүй болсон ингээд. Уус нэг нь угаасаа тэгээ багцсан баг нөгөөдийн шууд давхар үздэм юм шүү те. Магадгүй те. Тэнгүүд тэгэл хоёул нь үзэл заа хоёлаа юм болчихжээ. Ястрахаа бүр амар шин. 0.24 илүү шүү те. Илүү шүү дээ. Тэгээд юу юм бэл шүү дээ нөгөө нэг technical regulation тэгээд race direction гэдэг хоёр юм байна. Уралдааныг ингээ нэгийг мөргүүл хэдэн секундээр торгоно гэдэг. Уралдааны одоо дүрм болохоор одоо зүгээр гайдлайн одоо иймэрхүү шүү, ийм бол ийм маягаар дүрм зөрчин. Энэ заалтыг ашиглая шүү ч гэдэг. Жохон саарл за ихтэй. Technical regulation бол яг цагаан дээр хараа яг хар цагаан. Чи энэ нэг бол тэдэн килограммаас доошоо, нэг бол тэдэн граммаас дээшээ, нэг бол 9 мм-ээс доошоо, нэг бол 9 м-ээс дээш. Тэрэнд ямар ч ийм ингэсэн болохоор гэдгийг заах байх тий. Тэнцсэн бол тэнцсэн, тэнцээгүй бол тэнцээгүй. Тэгэл Макларен шалтгаан хайхж үзсэн л юм байл л те. Одоо бид нар тестлэх хугацаа бага байсан. Сансныг бодвол нөгөө порпосын их байсан. Тэгээд ийм өндөр налуу замын шаардлага бас ингээд бай байсан. Тийм учраас ингээд ингэсэн. Ингээд тэгсэн чинь яг захиг хэлснээр ийм өмнө ийм өөр үрдүн гарсан президент байхгүй. Нэг бол тэнцэн, нэг бол тэнцээгүй. Нодлон чинь бас Ferrari ингээл госуулсан юм байна. Энэ жил Шанхай дээр Ferrari хоёулаа тийм. Тийм энэ жил нодлон гэн. Ганцхан Leclerc үлээ те. Хинийх Hamilton чинь өөр. Leclerc-ийг жингээр нь жилөө те. Тэр ч хоёр өөр юмар гараа авчихсан те. За тэгээд ийм McLaren баг тэгээд хоёр нисгчээс уучлалт гуйсан байлээ те. Тийм байлаа. За бидний буруугаас болоод та нар гусууллаа. Ингэснээр 2-т байсан Lando Norris 5 дугаар өрөөндөөс Oscar Piastri хасагдаад George Russell, Kimi Antonelli подиум Max Verstappen гэдэг подиумтай болсон. Piastri-гийн нэг зураг байлээ. Инээцэн явж байгаа. Тийм л тий. Гэхдээ би тэгтээ эндээс яг тэр хэлэх гэсэн байхгүй. Яг энэ disqualification-аас хэн хамгийн хоцсон бэ гэхлээр за мэдээж Max хоцсон. Тэгтээ Oscar очиж. Харин тий. Norris л хамгийн алдсан хүн. Яг тэгэхээр одоо оноогоо улам холдуулах байсан тий. Ядаж л Piastri-гаас оноогоо холдуулах байсан чинь гээд байхгүй болчих жоох. Нөгөө энэ хоёлоо ойртоод ирж байна. Гэхдээ хоёлоо жоохтой Max ойртоод хиний юу бол хэвэр үлдчих тий. Холдож чадаагүй юу? Тий. Тэрний нэрийг шалгасан дараа араас нь дахиад Max-ийн машинаас шалгасан юм шиг байна шүү дээ бүх юм. Одоо ямар нэгэн байдлаар одоо хардл зэвтэлтийн ийм үүсэхгүй одоо аврагын төлөө үзэж байгаа 3 машин гурвангийн шалгана гэдэг Max-ийн машин бас дахиад нилээдэн шалгаж байгаа. Тэгээ зүгээр нэж үтсэн юм шиг байна. Тэгээ манай зарим үзэгчд бас энэ нөгөө нэг ямарсан зургийг нь бол оруулчих тий. Гэхдээ яагаад энэ одоо ингээд асуудал болоод байгаа вэ гэдэг дээр жоохон тайлбар их юм бол тий. Машин газартай ойрхон байх тусмаа багуудад сайн. Тэгвэл хитрхи одоо тэр хязгаарыг даваад ойртуулчих юм бол ингэж нөгөө газарлаа өөрийгөө сордог гэдэг байгаа шүү дээ. Тэгээ сороод дандаа замтай мөргөлдөж байгаа тий. Тэгээд яг ингээд 300 км/цаг хурдтай явж байхад хэрвээ тэр ингээ хитрхи илэгдээ тий. Эсвэл хүчтэй мөргөөд одоо тэр нөгөө нэг сорж исэн юм гинт алга болох юм бол
маш том осол гарах одоо юм болом асуудал үүснэ гэдэг. Тийм учраас багуудыг ингээд нөгөө нэг хурд хөөгөөд хитрхи хурд хөөгөөд ингээд дээсэн дөрүүлөө ингээд ойртохоос нь сэргийлээ те. Хитрхи нам ингээд тохируулахаас нь сэргийлээ нэг юм илэгдүүлж болохгүй гэдэг юм юу хэмжээр өгцөн. А тэрэн дээр одоо багууд л тохиргоогоо тааруулах хэвээр. Тэгээд ганцхан Макларанд бол яг ингээд хитрхи хатуу хандж байгаа юм шиг те зарим хүмүүс бодож магадгүй. Гэхдээ яг үндэ 10 баг бүгдээрээ одоо машина тохируулаад нэг нь л одоо чадаагүй байгаа учраас л хасагдж байгаа шүү дээ. Тэгээ уралдааны дундор угаасаа нэлээд харагдсан юм шүү те. Ер нь ганц очиж сэргийдэг л Макларен л байсан. Нөгөөд нь яг одоо Макларны хэмжээнд очихоор тэгж очиж сэргийж яваагүй юм шүү. Одоо тэр хин Ландо хэнийг гүйтчихсэн баха бодвол Растыг гүтчих хатал ерөөсөө DRS-с гараал ингээл очисгсээр ягаал урд нь орсон очиж сэргээл яваадсан. Хажуудалд нь Растл юм байхгүй тэгэл. Тэгвэл тэднийг бас харж байгаа л шийдвэр гаргаад бол за энэ ер нь л сэжигтэй чинь нэг үзэн шүү заа юу гэх дотор тий. Нэг гар бичсэн. Тэр угаасаа 12 дугаар эргэлт 13 жоохон хайлт ингээ хазаадаг. Тэгээд 14 хүртэл угаасаа зам өөрөө ингээд яг харахлаа ингээ юус юм бил шүү дээ. Гудамжны болохоор тий. Юусээ ингээ юм ус давалгалж байгаа юм шиг юм зам бил шүү дээ. Манай Монголын тийм зам хийсэн юм шүү дээ. Игтэний гүрнэс тэр нэг хуучнаар нэг танктай өшөө хүртэл замыг чинээр тавьсан чи ийм тавьсан байсан. Тэр ялаадсан. Шалбар уртын сааралж. Гэтэ энэ одоо Макларен одоо багийн алдаа штэ тий. Тэг яагаад одоо ингээд Макларен Норрис ингээд зүгээр л 2 3 4-тэй ороод ингээд болоод ах юм дээр ингэж амар тохируулж байгаа юм л тий. Үгүй мэдээгүй юм шүү тэгэхээр. Тийм баха. Болчихно гэдэг. Гэхдээ ингээд одоо юу энэ зам дээр яг ингэж илэгдэнэ гэж тооцоогоо бүр алдсан. Гэтэ жоохон маржин үлдээх байсан юм шүү тэрэнд. За удаан бол удаан л өстэй. Гэтэ ингээл тэгдэггүй нь болоо. Тэгж болдгоо л байх л та тий. Тэгэл яг нөгөө нэг байж л хамгийн ойрхон орол үздэг үл үү тий. Яг нөгөө нодон жилийнхэн машин жоохон яа байсан шүү дээ. За яг сүүлдээ гайгүй болсон л та. Яг тэрнийх нь юун дээр датан дээр үндэслсэн чинь за ерөнхийдөө гайгүй нэгэд. А тэр энэ жилийн машины хандлаар илүү одоо хурдан ч юм уу илүү даун форс үүсгдэг ч юм уу. Тийм бол илүү цохогдоо тэгэл. Тийм л. Чин дандаа л нөгөө өмнөх жилийнхэн л дааныг бас ингэж харж байгаа шүү дээ. Тэгээ өөрсдийн машины онцлогийг хараад тэгээ дээр нэмээд тэр prefracts дээр хийснийгээ үзэл тэгээ тэрэн дээр гол нь нэгсэн дата аваагүй тэр л яг яасан л баг л та. Нөлөөсөн л баг л та. Гэтэ тэгэл бус багуудад адилхан гэж бодглохлоор бас ганцхан Макларен юу гэдэг одоо free practice хийж чадаагүй биш. Бусдад ч хийж чадаагүй байхад тим дээр алдаагүй тэгтэл юуных Макларен алдсан гэдэг. Ер нь бол нэлийн тулгсан байгаа сте тэгээд нэг лимит рүү Макларен бол бусдагууд бол жоохон наан ингээд зогсоход харин тийм дээр чи Ferrari ч яг тийм л өстэй ингээд тэрийгэ бүр ингээд лимит хүртэл тулгаад артлынхаа нөгөө нэг suspension зэрэг нэлээд ингээд хатуу болгоод уулна нөхөх гэж үзээд тэгээд стил тэрэндээ ингээд тооцоо алдаад хүрчихсэн. За яваалыг тулгааг гэлдэг шиг тийм л бас ер нь гайгүй болчих واخ гэл цаана юм үлдээлгүй ерөнхийдөө за ингээл угаасаа яг ямар ч асуудал үгээл гэсэн чинь. Би болоос яг тэр багийн нөгөө тийм менталити нь одоо жоохон хор болчихгүй тий. Эсвэл одоо жоохон тэрийгэ жоохон одоо яах систем сан. Жоохон өөрчлөх систем санагдах. Одоо Норрис зүгээр л ингээд 2 3 4 ингээд ингэж явах төрүүлэх штэ. Тэгэхээр одоо ер нь одоо Лас Вегас Норрис төрүүлснэ гэсэн хүмүүс санахгүй одоо 25 оны авраг Норрис болсон гэдэг ер нь бол санаа штэ. Тэгэхээр одоо ингэж амар пүүшлэх одоо энэ сүүлийн 2 уралдаан дээр ч юм те Норрис жоохон тийм одоо баг ер нь жоохон тийм хандлагаар шилжүүл гэж бодсон. Гэтэ надад бас Макларен сонирхол. Тэгэхээр чи нөгөө нэг машинаа бол юу гэдэг Норрисыг арай жоохон өргөөд Оскарын жоохон доор нь тавьчихлахгүй шүү дээ. Гатглоо хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чи нөгөө нь хойно оцсорж байгаа багийн яагаад тэгвэл би алдах гээд шүү дээ. Тийм юм дээ. Бас тийм л юм байна. Тэгээ FIA Норрисын машиныг хэмжичээ тэгээ папаяар үлсгээд Оскарыг хассан гэж. Тэр яасан юм шүү дээ. Юу папаяар үлсгэж нөгөө одоо хин яриад байгаа шүү дээ. Зак Браун баан яриад байгаа тий. Бид тэр хоёр нисгчээ яг адилхан ингээд одоо юу яана авч үзнэ гэх тэрнтэй адилхан торгуулсан ч соёлын торгоноогоо гэдэг. Тэрэн шиг нийтэн гарцсан байсан. За тэгээд нөгөө Зак Браун те Зака төрүүлжсэн. За би хоёр нисгчээ 1-2 гэж ялгахснаас Максыг төрүүлүүлсэн үгсэн мэн дээр төрүүлүүлсэн дээр гэдэг нэг олон төмний өмнө ярьцлага өгсөн.
За одоо жинхэнэ ам асах цаг ирлээ те. Лас Вегасын Гран Прид Макс Верстаппен төрүүлснээр одоо энэ оны 6 дахь төрөөгөө аваад 366 оноо Ландо Норрис те тэргүүлэгчээс Оскар Пиастритэ тэнцээ тэргүүлэгчээс 24 оноо буюу нэг уралдаанд төрүүлэх оноо дотор. Ландо оноо авахгүй одоо Макс нэг удаа төрүүлэхтэй. Тэгэхэд дээр нь гарах хэмжээний орч ирлээ. За гана ярьжсэн тэнгэртэй дээ гэд. Яг өмнө тоглож байна шүү дээ. Ямар нэгэн байдлаар манай шивээс эргээд ирсэн шүү. Одоо шивээс нэг комментуудаа манайхаа үлдээ. Шивээсүүдээ харж л хэдүүлээ. За 21 онд яаж хийж байгаад Абу Дабид Макс Маси хүрээлэн ирчихсэн гэдэг гана ярьжсэн. Тэгээд өнгөрсөн жил Лас Вегаст нь бороонд ингээл 17-оос орж ирээд төрүүлээд Бразилд. За тийм Бразилд тэгээд яаж хийж яагаад Максийн талд бүх юм болчиход байдаг гэдэл гана хэлжсэн өмнөх дугаар дээр. Тэгтэл одоо яг ингээд яг түүх талтагдсан. Захиалсан юм шиг. Одоо юу гэдэг. За одоо сценаар цаашаа яах юм бэ? Одоо мэдгүй одоо яг хараасан ш. За тэнгэртэй дээ нэг шиг. Төрүүлжүүлнэ хэр баярлна яг. Тэгэхээр одоо тэгтээ юу юм бэ л тэ төрүүлэхэд бас нэлээд хэцүү юм байлээ. Макларен нэг том алдахайгүй шаардлагатай. Ялангуяа Ландо Норрис тий нэг аягүй том алдах шаардлагатай. 8-аас бага оноо авч иж нэг уралдаан дээр 8 буюу түүнээс бага оноо аваад тэгээд Макс үлдсэн одоо бүгдэнд нь төрүүлж ижил ер нь бол хожих шанстай байсан баха бид тоог нь харсан чинь. Нөгөөтөн дээр нь бол яг нь хоёрт ороод нэг уралдаанд хоёрт орлоо гэхэд нөгөөтөнд 8-аас бага оноо авах хэрэгтэй. Нэг бол хоёр уралдаан хоёуланд нь хойш орох хэрэгтэй ч юм уу тий. Тэгэхээр бас жоохон хэцүү гэвэл айгүй хэцүү гэхдээ бас боломжгүй зүйл бас биш. Одоо Вегас сая уралдаан дуусахад бид нар ийм болно гэж бодоггүйсэн шүү дээ. Одоо бичлэгээ болгоо шүү дээ. За ингээл барыг дууслаа даа гэжсэн. Тэгэл гинт тэргээр тоглолтод орж ирсэн. Огцмоор тий огцмоор орж ирсэн. Тэгэхээр дараагийн хоёр уралдаанд юу ч болоо байлээ. Бас техникийн асуудал гараад гинт мотор нэвтрэх юм юм гэдгийг нэрээ тийм үстэй. Нэг бол нэгэнтэй манай Строл ч мөрөгч юм мэддэг шүү дээ. Тэгэхээр би надад ч эсрэгээр нэрх гэдэг шүү дээ. Одоо квалидер угаасаа тэгэл Норрисхийн хоёр ингээл 1-2-т орё л та. Макс хоёр те. Тэнгүүт сайн нэг шиг Норрис ч дайрна шүү дээ. За Максыг л хаачвал гэж жагаад тэр хоёр алдчих хоорондоо Оскар хажуугаар нь гэл ингээ явчихвал бас гоё юм бол. Оскарын бас хоцсон гэдэг чинь бас энэ ах те. Яг л тэр хоёр угаасаа бифтэй учраас нэг алдсан. Тэр хоёр бол угаасаа ингээ за Оскар бол одоо ингээ тоглооноос гарцсан гэж ирэхэд харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр нь л манай тоглолт их боломжтой бол. Би л тэгж л найдаад байгаа. Одоо Оскар байгаа байдал нь яг тиймэрхүү байдалтай л байгаа л да тий. Ер нь бол одоо станд орж байгаа байдал нь ч гэсэн одоо юу гэдэг нэг зуртаарч нэг юм гарахгүй байна тий. Бараг. Тэгээ одоо энэ Катарын уралдаан дээр л нэлээд юм шийдэгдэх баг. Нэлээд том. Яжидл спринттэй. Тэгэхээр бас спринттэй ч одоо pre-practice нэг курта хийн тий. Тэгээ quali спринттэй өдрөө дахиад уралдааныхаа quali хийн ихлээр чинь дээрээс байнгын тоо математик бүх юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ 7 хоног л харъя да. Тэгээд Абу Даби дээр гоё орж ирэх байхаа. Амар юм үзэх байхаа. Хоёр одоо за 100% хэдийн Норрис, хэдийн Макс, хэдийн Оскарт өгөх одоо авраг боллоо. Миний хараад баг Норрис нэг 70-80 байгаа хэ. Норрис би бол 60-30-60. Оо тийм. Макс 30 нөө. Тий. Би бол нэг хин хоёр нэг 35 гэдэг. Максхийн хоёр хэдий Норрис оноо илүү байгаа ч гэсэн яг юуны хувьд бол адилхан л юм дарамттай дээрээс нь. А тэнгууд Макс бол иймд ингээд уралдаа сурцсан те. Come on гэдэг ингээд амар гоё. А тэгээ зүгээр миний төрүүлж ирсэн шиг энэ дундаас Оскар зүгээр сайхан 50 байж байгаа хажуугаар нь гарах боломжтой байх гэж хараад шүү дээ. Чи бүр Норрист 30 өгж байгаа. Тий. Үгүй чи 30 их хоёр шүү дээ. Норрис Макс 30 гэсэн та. Тэгээ Оскар яг ард нь л ер нь гурал адилхан гэж юу? Юу ч болж болно гэж юу? Тийм. Би бол ерөнхийдөө аль алинд нь шанс байна гэж байна. Тэр Норрисын их оноо илүү байгаа бол надад бол нэг тийм давуу тал болохгүй байх л гэж байна. Би бол харин яг өнгөрсөн жилийн Ландо энэ оны эхний хагасын Ландо бол одоо гэлж ийж штэ. Тийм. Гэхдээ харин энэ оны сүүлийн хагасын Ландо бол бас өөр байгаа гэж боддог. Минийхаар бол баг Ландо нэг 60 нэлээ. Шанстай. Тэгээд нэг 25 15 ч юм. Би бол Пиастриг бол юу яаж би одоо Пиастриг бол яг энэ бол гарчлаа гэж бодоод байгаа шүү дээ. Тийм бах.
Ягаад л одоо яг л түрүү жилийн одоо Ландо сүүлд яаж алдаж байхгүй боллоо. Тэр шиг яг нэг үнэхээр туршлага болсон байх. Нилийн удаан дээр үзлээ. Гэхдээ тэр гоё байрлалаас алдсан гэдэг нэг муухай харагдах боловч гэхдээ туршлага болсон баг. Тийм л. За надад нэг хүн санд хэлэх бах те. Trust Piastri. Тийм тэр бол биш. Итгэж байгаа шүү. Piastri юу гэсэн. Trust Piastri чинь фантастик Piastri шүү дээ. Тэгээд урдлаг юм шигсэн. Одоо Piastri-г болцсон байлээ шүү дээ. Өөр хайцсан. Тэгэхээр одоо яг аваргын өрсөлдөөн бол яг нэг одоо анчин Агнур хоёр л үзэж байгаа. Анчин Макс олдсон Норрис. Прейн. Тэг. Нэг нь хэн зогч чадах вэ? Нөгөөт нь барьж чадах уу гэдэг хоёр л. Гурав дахь шууд итгэл ер нь бол байхгүй. Норрис одоо зүгээр л яг саяны уралдаанд эхний эргэлтэн дээр хийсэн юм а болол. Тэгвэл өөрөө төрүүлж байгаа шүү дээ ер нь. Макс тэр эхний эргэлтэн дээр гүйцэд хамаагүй шүү дээ дагаж явж бол хоёрт оролт тийм шүү дээ. Тэгэл болно шүү дээ. Тэгэл болоо. Тэгж жагаад жоохон тэнэг. Одоо миний өгшин тэрийгээ л болцоо. Тэгэл чи. Хэлээд нь шүү дээ. Тэгээ чадахгүй наач чадахгүй гэж. За тэгээд ганаа гэхдээ юу шивээс хийвэл харамсахгүй шүү дээ одоо. Авсахгүй шүү дээ. Ийм амар аваад авчих. Нэр үнэхээр 104 онооноос ингэж явсаар байгаа давар гавд хэрч нас л. Тэрийг ямар нэгэн байдлаар заг нөхөж харуулах байна те. Улирлын турш хамгийн хол зөрүү нэ хаана байсан бэ гэ те. Тэр 104 тэр хамгийн их нэ. Тэгэл тэрийг амар их яриад байгаа. Тэрнээс хойш тэгээд тэр үеч угаасаа бүр ингэ унтсан за ер нь бол тий боллоо дараа жил яваад юм уу. Тэ баг Мерседес рүү явах уу тий Волфи чи яриа гарч бараа тий бүр бөө юм болоод. Aston Martin их мөнгө амлаа. Миллион өглөө. Тий бөө юм өгөөлээ та. Тэр арал дээр тааталтай уулзчлаа. Тэгсэн чи одоо ингэ төрүүлэх гээд үзээд нэгслээ лоронгоор хэрэгээд. Тэгэхээр миний хэл дээрээ тэнгэртэй байгаа шүү дээ. Нэг юм ингээ цаана байгаад байгаа байхгүй. Юу л юм л та тий. Яг ингээ тогтмол дээр одоо 1 2 дээр л байна тий. Макс л. Тэгээ нөгөө хоёр нь бол ингээл Макс одоо энэ одоо тэр нэг юм бас өнцөг байгаа юм байл шүү дээ. Норрисын нөгөө зан дуурт болсон DNF мотор нь эвдэрч гараагүй болол өчигдөр авраг болчлаа гэж баярлаад хураалгах байсан гэдэг. Тэгээгүй бол наа чи гээд бөө ингээд шампансыг бодолж гоотаа шүү дээ. Буцаагаад өгөөрэй гэх байсан ингээд. Тэрэн шиг нөгөө Испан дээр нөгөө Макс чинь Раслиг мөрөгдөн шүү дээ өөрөө. 10 секундээр торгуулад бүр ононоос гарч явдсан шүү дээ. Тэр чинь 8-д явж байгаа. Тэгж байгаа буцаад нэг 9 руу орж ирдэг байхаа тий. Тийм. Тэгээд тэндээс нэг 8 оноо илүү алддаг тий. 10 онооч илүү. Хэрвээ одоо тэрийгээ бас алдаагүй байсан бол одоо хэрвээ аваргын юу тэгж шийдэгд бол Макс бас тэр нэрвүүлээд хор болж байгаа. Тэр чинь бол яг багийнч буруу биш одоо машинч удаан биш зүгээр л уурандаа одоо Макс очоод сайцсан шүү дээ. Ер нь л шинаа гэдэг лөө. Тэгэхээр тэр бас нэг тийм үнцэг гарч ирж байгаа юм байлээ. За одоо тэгээ эргээд харахаар уусаа гэдэг бүх юм жижигхэн деталаар явдаг гэдэг тий. Яг тэр энэ жижигхэн деталууд л шийднэ гэдэг. Тэгээд сойда маш сэтгэл догтлом 2-7 хоног үлдлээ. Манай үзэгчдээс өөрсдийнхөө сэтгэлдээ хөв бас шивээс ямар шивээс ойлгоо юу те. Тэр талаар бүгдээрээ комент үлдээгээрэй. Одоо ингээ харангуйттай юу байгаа вэ? Ингээд улирлын турш тий одоо Макларен үнэхээр бүр үнэлэхүү илүү гэдэг тий бүр үнэхээр идэж уусан нөгөө багуудыгаа тий. Үнэхээр илүү байсан ирнэ одоо улирлын төгсгөлд ингээ Макстай ойрхон одоо бариулаад байна. Бариулаад байна гэдэг чинь нэг бодлын айгууд нь буруу юм яа. Тийм папая рул нь одоо зөв буруу юу гэдэг амар явж байгаа. Зүгээр аль дээр авраг болчих байсан юмыг тэгэхгүй байсаар ягаад одоо ингээд өөрсдийнхөө хоолнд орлогоод авид ирчихэж байгаа байхгүй. Тэгээд улирлын турш ингээд хөлөө олохгүй явж исэн баг тий одоо баг чи явах уу эзэн солигч үлдээ солигдоод одоо баг нисгч нь явах уу үгүй юу гэж исэн баг араас нь нөхөд ирцэн гэхлээр чинь бас комон тий. Одоо ард нь байгаа багууд яг хуу нэлийн байнгын амжилттай байсан яг Мерседес байсан. Тэгэхдээ Мерседес яг нэг нисгч нь гот сайн байгааг болохоор ингэж гарч ирэхгүй. Тэгэхдээ тэгэл аль дээр авраг болчих байсан юмыг л ийм байдалд өргөцсөн байж байгаа шүү дээ. Яг Макс намны бодлого гоё л л да. Тэгэхдээ нөгөө талаар нь бодглохлоор одоо Макларад энэ байдлаас алдах юм бол тэгээ за
Тэгэхээр болтойгоор хэлээ. Тэгээд Макларен баярлаа гэж хэлье. Өдрийг үзэх ярих сэдвтэй байлгаж байгаа та одоо. Гэтэ нэг Макларен багийн дүрм чи юу юм бэл ч тээ. Нэг Хакинен ярьцлага дээр 97 онд хүртэл бас юм дүрм байсан гэж хэлж шүү дээ. Баг дотроо. Gentleman's Agreement. Яагаад тийм дүрм байсан бэ гэхээр бид нэр тестинг хийгээд манай машин бол тасархаа хурдан гэдгийг мэдсэн. Гэхдээ манай машин ер нь эхний 20 хэдэн тойрогтол тасархаа хурдан гэдэг мэдсэн. Тэгээд яг тэр өндөр хурдаар нь 20 тойрох юм бол машин дэлбэрээд уралдаанаа дуусгаж чадахгүй. Тэгээ бид нар баг дотроо тохироо хийсэн. Хоёлаа эхний эргэлтэн дээр хэн төрүүлж байна? Тэр нь тэр уралдаанд төрүүлнэ шүү гэдэг. Дэвид Култгард Хакин төрүүлсэн шүү дээ. Хоёр удаа гэж. Тэгээд тийм тохироо хийгээд тэгээд хоёлоо тасарсныхаа дараа нэг ингэж жоох удаа хааж явдаг. Тэгэхгүй бол машин нь уралдаанаа дуусгах чадахгүй учраас. Тийм тохироотой байсан. Тэгээ бас яг энэ нэг Монза дээр байрын солидог шиг энэ хоёрын байрыг нэг удаа сольжсэн юм билээ. Яг тэгэхээр тэр нь бүр инээдтэй. Багийн ч биш Хакинаны алдаа орж ир гэж хэлээг байхад нь өөрөө бокс ороод ирсэн. Тэнгууд баг яг тэрийг аягүй сэмхэн л хийсэн юм билээ л дээ. Култ хардыг зүгээр жоохон хууд стратеги руу оруулаад 2-2 зогсоож байгаа. Тэгээд Хакиныг урд нь оруулчихсан. Ягаад тэгэхээр эхний эргэлэн дээр Хакин урд нь байсан учраас. Тийм тохироо. Тийм хийж лээсэн мөлий. Тэгээд тэрэнд бас нөгөө DC те Култ хар жоохон угаасаа Хакиныг баг дэмждэг байсан гэл дандаа. Тэгээд өөрөөс нь та хэрвээ одоо оронд нь байсан бол байраа тавьж өгөх байсан гэж асуусан гэсэн чи тэгэлгүй яахаа л гэж. Тэр чинь ингээд агримент те бид ирэх улсуудын хооронд ярьсан байсан чинь би бол бас үг дуугүй байраа өгөх байсан. Ийм юм байдаг л гэж зөвлөсөн ярилцлага хийсэн мэл. Тэгвэл Макларен ч яг нэг одоо өөрснийхөө англи хэв маяг одоо тэр джентльмен гэдэг авч үлдэх гэдэг юм аашаа ерөөс. Одоо дотор нь юу гэдэг багийн дотор калчер нь бид нар бол джентльмен тий. Байнгын бид нар бол тий шударгаар яг юу шиг байх хэвээр. Ийм дүрмтэй энийг өөрөө явна гээл. Эсвэл магадгүй яг нөгөө Ferrari-тай одоо амар rival хийгээл тий. Нөгөө талд нь Ferrari ингээл тодорхой 1-2-тай гээл тий. Өөрсдийнх нь нэг ялгарх юм байсан ч гэж магадгүй тий. Одоо нэг хүнийг шууд золионд гаргахгүй бид нар бүх хүн тэгш боломж олгоно гэдэг. Одоо хойд яг л адилхан л шүү дээ. Тэгэл нөгөө Ferrari-аар ганц Шумахер эдний хөллөөр DC Хакин хоёртой. Тэгэл өрсөлдөг гэсэн. Тэгэхээр яг одоо яахгүй. Norris Piastri хоёртой. Нөгөө талын Max-тай. Тэгэл яг ингээл яг л юм л байсан баг. Тэгэл мод иргэнэ гэж. 20 жилийн дараа ингээд давтаг залэрхийн даа гэж. За тийм байна. За магадгүй өнөөдрийн сүүлийн сэдв үү те. Mercedes багийг бас дурдахгүй өнгөрөх аргагүй. Хоёр Макларны хоёр хасагчнаар подиум руу те Жорж Рассел, Kimi Antonelli орж ирсэн. За тэгээ Kimi Antonelli энэ жил 3 подиум авснараа рүүки улиралдаа 3-аас дээш 3 болон түүнээс дээш подиум авсан 3 жолооч нэг. Эхнийх нь Lewis Hamilton 12 подиум. Хоёр дахь нь Juan Pablo Montoya 3 билүү 4 те. 4 байсан уу? Тэгээ Kimi Antonelli 3хан ер нь том хүмүүстэй нэг лист рүү орж ирж байгаа юм билээ. Нөгөө хоёр нь хоёул Макларен авах хэрэгтэй. Тийм ээ тий. Тэгээ хүмүүс яг за яалтчгүй нөгөө нэг арын хаалгаар 10 жолоон зам дээрх жолооны өмнөлхөө аваагүй байхад нь Формула 1 рүү орж ирэхэд нь хүмүүс одоо эргэлзээдсэн шүү дээ тий. Тэгсэн чинь за үнэхээр өөр юм байна. Хурдтай жаал байжээ гэж. Яригдэж байна да одоо. Үнэхээр тото нүдтэй мөө. Тий үнэхээр энэ бол шүү. Юун дээр уралдааны үеэр нэг Раслын нэг гоё юу явсан шүү дээ. Аавж явсан шүү дээ. Яг Norris ингээр хурдан ирж ин л да би чадхаараа хамгаална л да. Гэтэ нэг элдвэд тэнийг имиж би подиум алдмааргүй шүү гээд. Яг артталт нь нэг Kimi тэгээ Kimi-г чи ардх юм байла. Бараг Оскар ирсэн байсан үгүй юу? Тийм баг. Тэгэл жоо айгаалсан юм шиг л. За яг бол нөгөө нэг Kimi-ийн гүршгтэй ч юм уу ирчүүл за би яг юу яахгүй мэн тэгэл амхандаа цаагаараа за намайг хамгаалаарай л гэж яаж игээд подиумд оруулаарай. Тэгж л мессеж явах шиг болсон. Тэгээд хин хоёрчсэн нөгөө нэг DC хин хоёрчсэн инегээл энэ ямар сони юу хэлчихээ энийгээр юу гэж ойлгох вэ гээл. Гэхдээ чи өөрөө гоё уралдаал байл тэгэл подиум аав шүү дээ юу яриад байгаа юм бэ гээд DC энийг хэлсэн. Тэгэл хөл сайрлаа. Ямар нэг юм хөл сайрлаа. Тэгээ яг тэгж шилээл тэгэл угаасаа хин хажуугаар шүүн өнгөл гараа авчихсан. Нэрсэн. За Kimi Antonelli 17 дугаар байрнаас
Подиум руу. Макс Смит орж ирсэн бай. Гэтэ айгүй юу яс те хардаар эхлээд шууд угаасаа явц те. Нэг стоп. Тий, нэг бит хийсэн баха. Нэг стоптойгоо явсаар байгаа л. Тийм байна. Нөгөө нэг хард дээр Антонелли Газли 248 лап яваад. Тэгээ яг хамгийн хурдан цагийн Verstappen өөрийнхөө 25 дахь лап буюу 50 дугаар тойрог дээр хурдан цаг хийсэн юм байна. Хардын. Тэгээд Окон болохоор Мезем дээр 24 тойрог яваад хамгийн хурдан цагийг нь бол Хамилтон 20 дахь дугууныхаа одоо 20 дахь тойрог дээр хийсэн. Тэгэнгүүтээ Антонелли софт дээр 2 лап явсан. Тэр нөгөө нь юугаар явж хардаар явж чаа тэгээс нэг дуусалаа софт тэгээд орсон. Заавал нэг зогсох хэрэгтэй болчиход. Тэгээгүй нөгөө нэг хин шиг альбон шиг бас ингээд нэг дуугаар уулна ингээд орчмоор байдаг заавал тэгээ нэг соль тэгээд орсон. Би нэг Шумахерын нэг тим байдаг лөө Питлэнд төрүүлж исэн. Тийм. Нэг тим байл юм л шүү дээ. Одоо нэг яг тухайн үедээ төрүүлсэн тэгээ дараа нь дөрмөө эргэж хараад төрүүлсэн боловсон ч үлээ. Ингээд уралдааны шугам ингээд нөгөө Питлэний наан зэрэгцээ. Тэнгуута Пит рүү орох гэж байгаа юм шиг сүүлийн тойрог дээр Пит рүү орох нь орсон. Гэхдээ Пит рүү ороход арай жоохон ойрхон наан нэгээ салаад орчдөг. Тэгээ нөгөө рейсийн шугамаа давцсан гэдэл. Тэгээ амар ойрхон уралж байгаа гэл Пит рүү ороод төрүүлсэн гэлээ. Тийм шүү дээ. Нөгөөт нь яг замаар явхлаа цаагаараа тойрж ингэж ордог. Пит рүү орохлаа наагур нь орсон яваад орсон. Тэнгүүт тэгж ороод төрүүлчихдэг. Тэгээ яг техникли одоо цаасан дээр шугамыг төрүүлд авсан Шумахер. Тэгээ Питэн дээсэн гэл тэгээд бүү маргаан болцсон. За. Тийм дээр хүртлээс. Гэс талгаар ажиллаж байгаа шүү дээ. За, юу руу ороо. За тийм байна. Ингээд юу нь яах вэ та? Кими чинь эхлээд нэг 5 секундын торгол авцтай. Тийм шүү дээ, тий. Фаст старт хийсэн шүү дээ. Гарan. Тий. Тэгсэн чинь манай өөрөө тэрийг мэдээгүй байлаа шүү дээ. Яг тэгж хөдөлсөн нь. Тэгсэн камера байгаад камера орсон. Жохон өнгөрөөд яг харагдчихлаа л дээ. Тэгээд тэрийг мэдчихсэн учраас нөгөө нэг сүүлд бас нэлээд пүүшлээд нөгөө 5 секундтай орох гээд нэлээд дайрсан баг та. Яг чинь 0-1 лөө. Тий, нэг Леклер яг 5 хиттэй 2. Тэгээ Леклер ч аралт нь ахаад 2 хиттэй ч л ингээд. Тэгээ яг яачих юм бол 2-3 таа тэгж орж ирсэн. Тэгээ нэлээд сүлд дайрсан. Тий, харин тэгтээ альбасны цаг дээр 0-1 юу юм бэл шүү дээ. Леклер. Тэгээ 4 аралт нь харин тий. 0-1 5 секунд хасан гоо тий. Тэгсэн бол подиум яа. Тэгээс даам болцсон яг орж ирсэн. Тэгээ сүүлийн үед ингээ ягаа бичлэгүүд яваад байгаа жижиг рилсүүд. Ким Антонелли байнгын Макс дөрчиж яриад тий. Байнгын Макс дэйг ойрхон байгаа. Өмнөх урлан дээр бас подиум дээр авсан чинь Норрис нөө шампан задлаад ингээл юу ядс тэгсэн чинь Норрис ерөөсөө Кимиг юу яаг юм лээ. Шампансаар ингэж Макс тий. Макс лутсан. Тэгээ сая тэгсэн чи бас яа уралд дуусчаад шууд алхаж явснаа буцаж ирэнгүүтлээ Макс руу вижижингуутлаа ингээд гар бариад ингээд гэсэн чи Макс чи хэд орсон гэсэн чинь гараараа дөрвөлөх шиг болсон. Тий тэгсэн чинь тий болж штэ гэл нэлээд ойрхон байгаад тах шиг үлээ. Бас нэлээд их зөвлөгөө авдаг одоо байнга өмнөөс нэг ганц хоёр удаа өмөрчлөө Макс чинь тий бас нэг бас юу өгөөдсөн мэт тий. Quality дээр бас slipstream тий өгж мөгөө тий. Макс юу н одоо болоод доор хэдэн тий. Бартолета Кими тий. Тэгээ бас нэг юм хартсан болоод гэж л байгаа хта өөртний үдээ. Тий өөртөө одоо юу гэдэг нэг зангийн хувьд адилхан ч юм уу сквал нэг илүү ойрхон эрэгтэй хүмүүсийн маань найз ирсэн мэт шүү дээ. Эрэгтэй үзэл бодлороо найзлт юм аа гэдэг чинь нөгөө хоёрын үзэл бодол таарангуут нь тэр хоёртаас ойрхон байгаад гэж магадгүй. Тэр Кими тэр хоёртаас том ирээдүй байна гэж. Макс арсан тий. За уралдааны нэг бас нэг юу байгаад нөгөө альбон одоо сайенс ч нэлээд дээгүүр байгаад байгаа шүү дээ. Тэгээд ер нь машин бол топ 4-т өрсөлдөхүүц хурдтай байсан гэд. Тэсэн мөртлөө альбон ерөөсөө фейлдээд ерөөсөө уикенд тэр чигтээ фейлдээд. Тэгээ уралдаан дээр нөгөө Хамилтны гүцэх гэж байгаа аваачаад уртлын үе ингээд дугуйн доор нь хийгээд. Тэгээ өөрийгөө утгаад. Тэгээд тургуулад. Жохон нэг бүтлгүүчэр тэр чигтээ бүтлгүүч чинь хараад тахад
Одоос нэг киврэг орж гэх шиг тэ нэг. Тэрэнд яг тийм алдаа гэхээс илүү яг тийм нэг төвчээргүй юм байхгүй яг тий одоо юу гэдэг за өөрөө гайгүй алдаа гаргаж юм мөргөөгүй байлаа гэхэд машин болох байж гэж юм. Тий. Яг нэг азгүй л тий машин болж чад өөсгөл өөрөө очиж нэг юм мөргөсдөг ч юм уу нэг юм яждаг. Яг тийм нэг хоёр юм давхцахгүй те заавал ингэж зүйтэй. Эсвэл яг нөгөө улирлын бүтэн улирлаа ингээд бас ингээд топ байх айгүй хэцүү гэдэг. Тийм ярьслаа гэсэн мэлээ. Одоо 24 уралдаан дэлхийн өнцөг болон бүр гэдэг явахаар хүний бие угаасаа өссөн үсээг ингээд ундаг үе байдаг те. Тэрийг одоо яаж зөв хуваарлах уу гэдэг дээр нөгөө одоо жолооч гэдэг нэг хүн дагаа явдсан шүү дээ. Тэр хүний л одоо ажил юм шиг байл л те. Тэгээд тэрийг нөгөө Piastri-гийн нэг Beyond the Summit гэдэг нөгөө F1-ийн өөрийнх нь подкаст Beyond the Grid подкаст орсон байсан. Тэгээд тэрэн дээрээ 2 дахь жилдээ бол би одоо тэрэн дээр амар халтсан одоо. Амар пүүшлээд байгаад улирлын төгсгөл рүү ингээд миний би ингээд бүр унтсан. Хичнээн хичээгээд би одоо хурдан бай гэсэн чинь ингээд гаргая гэд ингээд надаас гарах ингээд энерги үлдээг одоо ингээд тийм болчдөг гэд. Тэгэхээр тэрийг одоо яаж зөв хуваарлах уу гэдэг дээр одоо энэ жил бас ингээд айгүй их уг нь ажилласан. Тэгээд ингээд тиймэрхүү ярилцлагууд гарцсан лээ. Тэгээ өөрөө бас нөгөө яг зүгээр хамаагүй саяны сэдвтэй хамаагүй өсөрчээ гэсэн чинь нөгөө Бахрейний уралдаан дээр нөгөө юм мөргө хан мөргө гарсан шүү дээ. Тэгээд энэ одоо энэ улирлын хамгийн одоо муухай үр дүнтэй уралдаан байсан ч гэсэн одоо би хамгийн их юм сурсан уралдаан байсан. Одоо энэ жил их юм сурж гин. Одоо яг тийм царай гаргаад байгаа мó эсвэл үнэхээр өөрөө тэгж хандаад байгаа мó те. Одоо яг харамсахгүй одоо тэгээ төрүүлээгүйч харамсахгүй энэ жил маш их юм сурсан жил байлаа. Тэгээ юу сурав гэсэн чинь би одоо хитрхи их реакшн үр дүнд их реакшн гаргаад байдаг одоо сурсан те. Одоо Бахрейн дээр практис муу хийнгуутаал нэг реакшн хүн намайг нэг юм хэлчихэнгуут реакшн улам хичээгээд ингэчлээгээд нэг мөршин улам хичээгээд ингээд тэгэнгуутаа тэр нь одоо ингээд улам ингээд доошоо яваад тий. Одоо квалитин дээр Норрисыг гүйцсэн одоо би уралдаанд яаж урд нь орох вэ ингээд юм болгонд би реакшн гаргаадсан зүгээр өөрөөрөө байхын оронд ингээд тэгээдсэн одоо их сурсан. Тэгээд одоо тэрэн дээр ажиллаж байгаа. Тэгээд хамгийн том хоёр юм нэг тийм юм хоёр дахь нь одоо бүтэн жилийн турш яаж ингэж 100% одоо би физиологоо бэлэн байх уу гэдэг дээр их ажиллаж байгаа. Тэгээд руки нар тэр нь айгүй хэцүү гэдэг гэсэн. Тийм л байна та бас тий яаж ч үзсэн нэг л хаямжтайгаас сураагүй байх ч хэцүү байдаг тий. Биерээ туулах тэгээд нэг хүнээс сонс хоёр шилонд бол. Тэгээд яг нөгөө нэг Америк руу явдаг нэг сүүлийн төв рүү явдаг сүүлийн уралдаанд биш тий. Тэр уралдаанууд дээр угаасаа би энэ ингээд дийлэхгүй байхгүй ч гэсэн. Тэгээд энэ дээр амууралдаад байдаг. Тийм. Тэгж л өөрөө тайлбарлаж илээ. За юу ярьж илээ? Яг ерөнхийдөө тэгэл Албан яриад. Тэ Албаны унсан талаар. Тэгэхээр магадгүй бас тийм байгаа гэж бодлоо. Тэгээд нэр уралдааны дараа дээр манай бас Марк Хелмутс гэсэн л шүү дээ. Хелмут ш Микс. Максын сайн ингээд уралд төрүүлсэн шүү дээ. Гэхдээ яг машины бүрэн хүчин чадлыг гаргаагүй. 3-1-ээр л төрүүлсэн. Тэгэхээр цаана чадал байгаа. Сая шинэ мотор солиод тавигдсан. Тэрнийг ер нь бол нэлээх яриад байгаа юм лээ. Тийм шинэ мотор тавих нь ямар үр шигтэй вэ гээл 21 оны Хамилтон яаж ийсэн. Одоо Макс яг тийм байдалтай байгаа гэл. Идэж унаал тэгээд тийм бас зүгээр медиадаар тэгж ярьж байгаа ч юм л мэдэхгүй л тийм. Жохон дарамт явуулжлаа. Тийм. Уусаа илүү байгаа бохтой заавал араас нь тэгэхгүй л болохгүй л тийм. Тийм майнд гейм явуулжлаа баг. Нөгөө контр төр нөгөө амар раунд авчаа шүү пауз авдаг шүү дээ. Нөгөө баг нь амар алдаа гаргачих юм. Шууд пауз. За наад л хооронд яриул. Ингээ баг харуул гэдэг. Тэр шиг одоо дөрүүлж байгаа дээрээ. Моментум ингээл те улам ингээд ах хэрэгтэй. Барьцаа ахуулаад чадхаараа барьцаа ахуулжлаа болох. За тэгвэл нэг фэнтезиг ярьчих уу. Фэнтези бас их сонирхолтой болж байгаа. За яг одоогийн байдлаар Trustin Piastri 4513 оноотой. Артталт нь манай RP 4507 оноо буюу 5 онооны араас хүрээд ирсэн. Бариад бас. Тийм, толгой маань 3 шинээр таалсан баг тэ нэрээ. Тийм. Макларен ч бүгдээрээ DNF хасах аваад заалаас. Оо, миний баг сүрсэн. Миний баг сүрсэн. За, чинь юу харуулах юм уу? Чи бол бүр ингээд бүр хаашаа бүр 30 ит. Юу төрөлхөр одоо захиад гүйцэгдэх юм байл та. Гана 31-т. 31ээ. Тий. Толгой 23. Яа. Сүүлийн уралдаан дээр. Чи ингээ угаасаа Макларен Норрис хоёр ч ингээ шууд хасах.
юулээж авчихсан. Андрес Телавины бороо. Би нөгөө нэг юу сольж явахдаа нэг илүү юу хийгээд нөгөө нэг трансфер хийгээд оноо асуулт 10 асуулаад аа. Тэ 40 оноо асуусан. Уул нь 200 хэд оноо авчихсан. Тэгээ 174 аваад. Тэгээ одоохондоо 3 байна. За манай фантази бас сүүлийн уралдаан дээр шийдэгдэх гэдэг нэ. Ямар ч 2 хүн бол 1-2-ын төлөө өрсөлдөж байна. За тэгээ 3-4-ийн төлөө хоёлаа байгаа мүү юм уу. Тэгээ ардаас Skybox-с ирж байна. За ика битэр чирээс хөдлөг байна. Халуун бид гурлал хөдлөг юм биш үү? Яг байранда. Бусдын тэр заагуурдан дээгүүр бөөрэ болсон шүү дээ. За гоё юм болж байгаа. Гурлаа тэгэл подкастынхаа аваргын төлөө үзэл. RP Төвшинбаатар хоёр нийтийнхээ аваргын төлөө үзэл. Уг нь яг тэр хоёрын ял нэгэн төрөлөл ойрхон байгаа л 2 хүн байна те. Тийм байна. 5 хоноо. Хоёр уралдаан дээр. Тэгээд Justin Bieber чинь юугаар ашиглаг байгаа тэгээд нөгөө лимитлсэн ашиглаг байгаа. За одоо тэгвэл сүүлийнхтэр тулгах юм байна. Одоо юм дээр спринтер ашиглах байна та. За яг хөө зэка. Jump бол pressure бол шин. Би бол pressure дулж өссөн. Макс шиг. Тэгээ миний хүмүүс гоё. Чи Макс юм бол хойноос ирж байгаа юм дээ. Тэгээ 300 оноос хоолол. Хоёлаа 300 юм уу тий. 300 байсан бахаар. Эвцэн дараалал 300 он. 290 хэд оноо шүү дээ. Би тэгтээ RP чинь баг надаас бүр амар болсон шүү дээ. Үгүй сая чи өөрөө фейлцэх. RP чисаа 300 аваа. Харин тий. Тэгэхээр бас 300 гайгүй. Харин тий. Эвцэн дараалал гайгүй байна. Манай яг юу ятсан бэлээ. Max тэгээ Mercedes-ээр чигдсэн бэлээ. McLaren байхгүй. Тэгвэл аргагүй шүү дээ. Би ч та Norris-ийг итгэл байгаа шүү дээ. Тэгсэн чи байхгүй. Окей. За. Муртаж манай улирлын төгсгөл их сонирхолтой болж байна. Тийм сансныг бодвол тийм бидний хүссэн одоо хүлээж ийснээс сансныг бодвол шал өөрөөр эргэж. Нөгөө McLaren ялаал их шийдүүлээ. За энэ улирлчтэй. Хог юм болчлаа гэдэг хэлжсэн чинь 2 мөрний уралдаан болчлаа гэж хэлсэн. Тэгс чинь эсрэгээрээ гоё байна. Манай подкаст ихснээс хойш формула бол ерөөсөө баян ингээд ярих юмтай галзуу болж шүү манай. Тийм шүү дээ. Савлаа. Нэг удаатай жив шиг. Өнгөрсөн жилч бид нар Ландо юу Макс уу гэж бас бөө юм болж л шүү дээ. Энэ жил бас дахиад нөгөө нэг хоёр тэгээд Оскар нэмэгдсэн. Сайхан болж байна. Формула олон ч үзэгчтэй болж байна, улам сонирхолтой болж байна. Ингээд тэгтээ иймэрхүү юмыг хараад нэг цаанаас зохиотсон юм шиг тий. Харин худлаа зохиол яваад байгаа юм шиг. Чгүй мэдгүй. Зохиох боломжгүй дээ гэж гээл. Манайс нэг хүмүүсийн зохиолоор юм үү. Амьдраад байгаа. Саяны шийдвэр бол яг тэр яг л наа физикал ажиж зохиотсон юм болов уу гэж тэгтлээ. Хутлаа юм болов уу. Эдний хөнгөн юм болов гээл. Тэ. Ер нь бол FOM бол угаасаа л энийг л хүсэж байгаа шүү дээ. Ойрхон байх л хүсэж. Тэдэрт бол хин төрөлх юм л хамт. Тийм. Формула бол нэг юм бол уламжлахын хүйдсэн уламжлах таталтай аван тий. Тэгэл дараа жилийн билет уламжлах зарагдчих шүү дээ. $1 $2 евроос. Тэгэл манайх ийм хүн үзэж ин алиг гэрийнхэн дүнгийг шинжилээ гэж. Тийм байна. Энэ жил ингэж нэмэгдсэн гэл тоо гаргаалт яваа тэгэл за. За. Температур тэгвэл дараагийн уралдаан ялангуяа нэлийн юм шийдэх уралдаан болох бах тий. За хэрвээ шийдэхгүй ойрхон 3 хэсэг чинь хоорондоо ойрхон дууст юм ахад сүүлийн уралдаан дээр бүр илүү үз сонирхолтой юм болох. Тэгээд нугсан тасрахгүй л үстэй. Норсын нугас тасрахгүй тий. Надад бол ингээд сүүлийн уралдаан хүртэл яг гурлаа ингээд зэрэгл яваасаа л гэж байна. Тэгэхгүй одоо ингээд Катартай нэг нь заавал ингэж гарчихгүй хан шиг ингээд тий. Тэгэхээр зөв Норис алдаад нөгөө нэг орчих хэрэгтэй байна. Одоо Катар дээр оноо ойртох хэрэгтэй байна тий. Энэ оноо Норис руу ойртох. За ядчил ингээд холдохгүйгээр тий. Ядаж энийгээ бариад ч юм уу тий. 10 оноо моноор ороод ирчихвэл бүр гоё юм. Гэхдээ 7 оноор ороод ирчихвэл яг 1-2-т орох нь үгүй юу болчих тий. 18-25-ны хооронд л ороод ирчихвэл гоё юм тий. Харжлаа. Тэгээ манай үзэгчд бас дараагийн уралдаанд алдалгүй тий. Бүгдээрээ Монголд уулзаад байна уу гэргэртэй байна тий. Зайлшгүй үзэх хэрэгтэй уралдаан. Зайлшгүй одоо формулад анхаарлаа хандуулах хэрэгтэй 2-7 хоног хэлж шүү. Эртнээс тэгээд цаг зав зохицуулаад байгаа. Бас Монголын цагаарч бас яг орой шүн тарж байгаа хаа тий. Тийм бараг 12 11 12 явцаалж. Бас боломжийн цаг байдаг.
болж манайхан чинь орой хүмүүсээ сурцсан хүмүүс уустай Монголч ер нь л тий. За тийм байна. Тэгээ энэ хүртэл бид гуравтай хамтаас үзэгчтэй баярлалаа. Тэгээд лайк, share, subscribe хийж бид гурвыг дэмжээрэй. За дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяр та. За баяр та.